ирлээ. Тэгдэг мөр юм ааш. Ямар тэнэг юм бэ? За, ингээд бид хоёр Монгол улсынхаа төв талбай дээр ирсэн байж байна. Энд ч гой гой үйл ажиллагаа болж байна те. Номын баяр болж байна. За, энэ ч маш олон ээжүүд маань гой одонгоо авч байна. Оюутан сурагчид маань хонхны баяраа хийж гой ингээд бөм бүжигч төмтч хэлсэн сайхан байж байна. За, энэ олон хүмүүс дундаас бид хоёр өнөөдрийнхөө одоо сайхан оролцогчийг олох хэрэгтэй байгаамаа. Ингээд бид хоёр өнөөдөр ямар бүсгүйтэй тааралдаж те, ямар сайхан ээжтэй уулзаж одоо өнөөдөр нэвтрүүлэг ямар шуухан болж ямар гэр зэвэрлжтэй ямар хүүхдүүд тасрах бол бид мэдгүй байгаа тийм ээ. Тийм ээ. За тэгвэл олох уу? За тэгээ. За. Нэгээрээ гора. Чотлаа. За, let's go. Тэр хойдолын бата явж ирэх нөгөө тийшээ. Үгүй авраг доо гэн юу ч хоод идчихв. Жил асуу би одоо иччих хөө. Үгүй юу гэж асуухлаа. Бөхцөө танаа тоныг нь штэ. Үгүй бид ирлээ. Юу хэлээ бид чирээ. Танд эргэлт хэрэгтэй юу? Үгүй тийм тэр хүнээс асуусан чи үзээгүй штэ. Наа чи юу юм уу ингэдэг бол яах вэ? Балер цаа хулгаш юм гэрч очиж яах гэдэг. За юу н харъя. За одоо харъя заяа. Яг хинээс за бидний хэдийн насны хүн хэрэгтэй. За бас гайгүй ойлголцоо одоо бас жоохон тэ нэг үе юм шиг тэ. За боли нэг жоо үлээлэг ихч ч юм уу те. За гэтээ ингээ харахад тэгээ одоо ингээд нэг бас нэг 2 3 хүүхэд мөхтөн байна. Гэхдээ хүүхдтэйгээ бас тиймээ хүүхдтэй явж байгаа хүмүүс хүүхдтэйгээ явж байгаа хүмүүс ээж болно шүү дээ яг зөв. Гэтэ бас ганцаараа явж байгаа эмэгтэй өмнөөс асуу штэ чи битүү тийм үсттэй. Харин тийм ээ те. Тэнд нэг 2 охиноо дагуулаа явж байгаа тэр ихч нь юм уу? Ээж нь юм болов. Зүгээр хоёлоо шүү рэндомоор нэг ганцаараа явж байгаа эмэгтэй сонгочихдгүй ингээд энэ олон хүнээс чинь За юу тааш нэг зориглоод асууя. Гэтэ ингээл яа чи та зүгээр ганц явж байгаа эмэгтэй юмнээс цагтаа ирч. Самбано. Эргэлт ирлээгээ мэдсэн. За үгэнэ. За уучлаарай. За яагаад ичээд байгаа юм бол одоо болий алий. Яагаад ичээд байгаа? Мэдгүй ичээтэй ямар эвгүй санагдаад. За одоо ялаад юу олсон штэ ганц явж байгаа эмэгтэй өндөр л очие. Тэгээ ингээд цэцэн мүцэг барьсан хүмүүс чинь яах вэ? Одоо ингээд аягүй зоригтой хүмүүс өө загуу гэх юм шиг. Одоо тэнд ингээд жишээ нь хүмүүс харагдчихлаа л да. Гэтэ би ер нь жоохон ичээд тийшүү. Яагаад ичээд байгаа юм бол одоо болий? Би болохоор энэ номын баяраар явж байгаа одоо ингээд энэ хүмүүс байгаа штэ. Одоо тэнцээ байгаа ингээд тэр нэг ишнэр мэгшнэр ингээд номын баяраар явж байгаа. Ер нь бол өнөөдөр юм арга хэмжээгүй байгаа жоох ингээ энгийн өдөр нь байгаа хүн дээр очихсан юм санагдаад байгаа байхгүй. Өнөөдөр таны энгийн өдөр мөн үү гэж. Тэгвэл ингээд одоо ма таасан дээд мэлтэй хүмүүс угаасаа өөр хүүхдээ зогсуулсан ингээ араас нь зөндөө төлөвлөгөөтэй байгаа болохоор юу битэрийн дугаар гэх юм шүү. Юу тач юу мэдчихэд болох вэ? Тэгэхээр одоо цаг хэцүүд гээд үтгэхтэй яах вэ? Хоёулаа нөгөө төрөөс амар алхлаа шүү дээ яах вэ? Хүмүүсээс жоох татгалзаад ингээд шууд ингээд камер хараад нүрэ буруулаа яваад байна гэсэн. Тэр би нэгсэн ингээд яагаад чи мэдэхгүй үлбэр санагдаад. Хоёулаа тэн дээрээс очиж толдох уу? Энд дээр суух уу жоохон? Дахиад миний нус гоож идэв. Миний нус гоож гэдэг. Одоо хоёулаа тогтгоо загнуулна да гэл хайх уу? Тэг үгүй гэдэг хаа хүмүүс ч дээ яах юм. За битээ байлаа. Эхлээд юм мэдчихлээ. Камер хараа зүхтаа цаагаад байна. Юм мэдгээд байгаа хоол давахгүй нөө. Чихээр чиний сэтгэл зэрэгдэг штэ. Хамгийн гол хүмүүс ингээ камер хараад ингээ амар жоохоо ингээ ичээд зарим нь яг инээгээд зарим нь ингээ уурлаад байгаа байхгүй. Тэгээд хараг олохгүй юм шүү дээ. За хоёул нэг тэр аваад тэр хоёуланд нь бас тийм ээ драмын театр дуу эдэм театр ээлтэж магадгүй солийн төв ордог маань энэ хаваар нэг хайчих уу. За тэгээ болох уу. За. Тэгээ олохгүй л тэр болчих уу. За тэрийгөө нэг ярьчих. Чи дахиад орчооч тээ. Оролцогч олдохгүй юм шүү. Олно. Одоо бүтээ дахиад нэг бүтэн тойрч. Одоо чи өнгөрч байгаа хүмүүс биш шүү. Уучлаарай манай эргэлт төрлөгийн зочин болж орох уу? Үгүй юу? Юу та ямар
манай эрэл тэрлэг зочин болж авахгүй юу? Асан байна. Манай эрэл тэрлэг ингээд зочин болж авахгүй. Бидний үзтгээ. Өө тийм үү? Үзсэн үү? Оо тийм. Тэгээд таад очиж болох юм уу гэж. За. Баярлалаа. Зөндөө үзээрэй. Очлаарай. Сайн уу? Энэ нэг камер явж байгаа шүү. За. Энэ нөгөө эрэл тэрлэг контентоос явж байгаа маа. Тэгээд манайхан мэдэх болов эрэл тэрлэг гэж. Ирэл тэрсэн. Сонсож байсан юм. Тийм үү? Юу бит хоёр ингээ өнөөдөр ингээд нөгөө ингээс ингээ шууд ингээ оролцогчоо хайж байгаа хгүй. Манай болохоор яадаг вэ гэхээр ерөнхийдөө ингээд ээжүүдэд зориулсан контент. Тэгээд нөгөө ээжүүдтэй нэг өдрийн гоё ингээд амралт бэлгэлэнгээ гэрийнхэн ажилтан туслаа хүүхдүүдийг харж өгөөд гоё халуун долоон сэдвэр ярилцдаг тийм контент байхгүй юу? Тэгээд тэрний маань ингээд шууд яг бүр одоо гэсэн үг зочин болоод орох боломжтой юу? Мөлий гэдэг хариулт хэлхээс нөгөө ээжээ кэрлэх хэсэг байдаг байхгүй юу бидний нэвтрүүлэгт. Тэр нь амар гоё шопинг хийшөө гэж. Шопинг хийхээр утах юм болоо би нүгээр ингээд хайлт юу яагаад хоёр хүүхдээ орчиход хайлт орж. Тийм үү? Зөрөөд очиж олно юм шүү. Одоо ингээд бид хоёр чинь хоёул байдаг байхгүй юу? Төвмөд ингээд дэлгүүр ихсэж байгаа хаагуур нь хүүхдүүдийн бас харж иж болно. Тэр айл нэг нь заяа. Тэгээ нэг нь гоё дэлгүүрээсээ pretty woman гэдэг. За. Тэгэл та. Тэр яаж болохоор яг ингээд баталгаад очиод яг ингээд хүүхдүүдний юу нийтнэс юм бол Ээжүүд ордог нэвтрүүлэг шүү дээ. Тийм. Хөдөөгтэй Манайх 3 хүчтэй. 3 ба? Хоёр нь бүр жоохон тий. Тийм үү. Тэгээд одоо болохоор хинтээ байгаа гэсэн үг. Одоо сая ахтаа нөхч өрөөд ирсэн. Нэг 2 насны зөрүүтэй. Хоёулаа нэг насны зөрүүтэй жоохон. Тийм үү. Ном авахгүй явжсэн юм. Тий би энэ зур хахны хоёр нэг хальт орчоод тэгээд гэрлөө шууд яваад. Нөгөө номоор хальттай арчаад тэгээд явжсэн. Тийм үү. Тэгвэл одоо ингээд нэг манай яг нөгөө хамтран ажиллагч гоё дэлгүүрт очиод гоё ингээд шопинг хийгээд гоё өнөөдөртэй хувцас одоо ингээд авах тийм гоё юу байгаа даа байхгүй. Тэнгүүд яг тэр орн одоо хүүхдүүд нь яалтайгаа л энэчнээс ингээд одоо битэрийн нэг нь очиод хүүхдүүдэд нь ингээд том зүйт ягаал уцаар яриад хэлчих шүү дээ. Харж байгаа ах нэг чинь Ах нь аа том ахтайгаа. Тэгвэл ах руу залгаад хэлжүүл яадаг бол. За тэгээд ихээ. Тэс ганц штэ. За хэн гэдэг вүлээ? Манай өнөөдрийн оролцогч Гэрэл чимэг. Гэрэл чимэг. За Аз жаргал ариун чимэг. Гэрэл чимэг. Ёо ойлгох гэдэг шиг. Харин тий. Дахиад бирж ичглээ гэж. За тэгвэл юу яах вэ? Нэвтрүүлэг маань одоо бол ингээд шууд бидэд хамгийн орхон соёлж моол руу яваад тэнгүүтээ нөгөө манай хаана нэр Манайх юу хайлстар. За бид нарт өнөөдөр ямар ч байсан оролцогчоо. Юутаж олсон. Ингээд манай өнөөдрийг оролцогч маань 3 хүүхдийн ээж гэрэл чимээ. За тэгээ аллаа. За ингээд бид хоёрын хин нь одоо гэрэл чимгийн хаа гэрт нь очиж өөр хүүхдүүдийг харах вэ? Хин нь хамт шопинг хийх вэ гэдгээ одоо ингээд сонгохын тулд зоос шидэх гэж байна. Шударгаах үднээс те. За ээж энэс өмнө шийдэл төрөхийн тулд сая бид хоёр боо юм боллоо. Сая айрын намайг чи дэлгүүрлүгөө яв гэсэн байхгүй юу? Гэтэ би болол гэрэл чимгийнхаа гэрлөө очичмаар байгаа байхгүй санаа маань. Яагаад? Хувц сонгоно гэдэг чинь өөрөө хэцүү асуудал шүү дээ. Би өнөөдөр анхудаа гэрэл чимгийг харж ин тэгээд тэр чи өөрөө бүдүүн хүн байдаг. Уулзах хүүхдүүдээс харах. Яадгийн гэхгүй юу? Хамаагүй. Би тэгээ өөрөө хууц авмаар байна гэдэг үл яах юм гэж. Яг хууцаа айрыг гисахгүй юу? Уралдыг гисахгүй юу? Тэгээ уралдаж ч болно л тийм барилдыг гэж бас шийдэл гарсан. Гэтэ энэ ч бас барилдах нь одоо хайшаач. За би сүлд. Үгүй тоо. За би сүлд юм байна. За чи чадах юм уу? Ингэх юу? За юу юм хинэн тоо хинэн. Би тоо. Би сүлд юм байна. За.
Ой, эргэж явахтан дарсан. Тэгээд тэр чинь угаасаа эргэж байгаа л дарагдсан. Үгүй тэр брррр гэ өөрөө унаа. Брррр гэ өөрөө унаа. За хэл амтай бич. сүлээ хэл амыг гэдгээр ингэсэн. Би айлргаа явлаа. Би хүүхдүүд дээр очлоо. Хилцэн хөвгтүүдтэй сая. Эгч нар очно, эгч мэгччнгээд Хацаагаар октод гэж. Мэдж байгаа. Окей. За тэгвэл бид нар явлаа. За бид хэд хайлас руугаа, айл руугаа ирчихсэн л ер нь одоо явж гин. Тэгээд байршлаа зааж өгсөний хаан даагуу гайгүй зөв явж байгаа бох гэж бодож байна. Одоо хамгийн гол нь гялцахгүй бол аюу яаралтай харих хэрэгтэй байсан байна. Тэгээд бид хэд бас сайн нэлээд төгжирч мөгжрөөд бас удлаа. Тэгээд очиад хөөрхөн хүүхдүүдийн ханаг арга ивэгээ олоод хөөрхөн тусдаа тэмтэй авахгүй бол нөгөө гэртээгийн маань нөгөө нэг бас сэтгэл санаа те нөгөө хүүхдүүд руугаа яарад бас хөөрхөн аягүй сандарч байгаа баха ямар ч байсан гэс санаа зовлтгээ ингээ ирсэн байна гэдгээ дуулахгүй ухаан санаа нь яг гэртэл байгаад байгаа бах. Байсаг л оцсон уу бичээд байна. Тэгээ одоо нэг төөрхөн хүн шиг л чичмаар байна. Гэтэ одоохон тал ер нь бол зөв явж байна. Нөгөө хоёр жижигэн мама замаатай айл болохоор ямар ч гэсэн очиад би бол нилээл эвгүйдэх байх гэд бодчихлаа. Харин тийм ээ очиж газ хоолонд хийж өгч ахыг нь хөөрхөн амраахгүй бол хоёр жижигэнтэй үлдсэн. Нөгөө хүүхд одоо ах нь бол бүр айгүй ядарсан байгаа бах гэж бодож байна. Очоод бүх зүйл зүгээрээ үгээд асууя л да. Бусдын хэлсэн үгээр байж гэн өөрийгөө харилцаа мартсан байна гэн дүүгээл. Гэтэ би жоохон айгаад байна одоо хоёр жоох хүүхд. Оолгоор яана би ер нь юу хийж байна. Тийм хөөжилтэй байна гэдэг ч бас хэцүү шүү те. Тэгээ энэ манай азаал өгөгдөлтэй байна. Гоё юм драм нэвтрүүлэг хийчихсэн бол би ч өгөгдөлтэй л дөө. За гэлээгчтэйгээ би сая замдаа дотн танилцсан. Бид хоёр тэгээ замдаа сайхан бид хоёр өглөөдөөсөн юм идлээ, кофе уулаа. Тэгээд ямар ажил мэргэжтэй хүн бэ гэдгийг асуулаа. Хоёр бага насны хүүхэдтэй байгаад байгаа шүү. Тэгээ одоохондоо гэртэй байгаа тий. Манай гэлээгч тоогооч мэргэжтэй хүн. Тэгээ нэгэн байгууллагт олон жилиг батж буй мундаг тоогооч хүн байсан байна. Соёолч молын 4 давхарт байрладаг LCYKK гэсэн юм дэлгүүр дээр авчирсан байна би төхөн. Тэгээ би дээрэс нь энэ дэлгүүрээ бас одоохондоо өөрөө сайн мэдгүй байгаа. Тэгээд ороод менежертэй энэ хоёлаа танилцаад тэгээд энэ дэлгүүрийн мэдээллийг аваад тэгээ гоё лог бүрдүүлье. Гэтэ та ер нь ерөнхийдөө нэг ямар хуу ер нь хувцалдаг вэ? Ер нь бол янз янзаар тийм үү? Задгаа хувцлан яаж төрөлтэй. Би ч ихтэй заримдаа задгаач хувцлан дараах гэж хувцлан. Ээж болчиход жоохон дараахан ингээд өдөр тутмын ингээд байгаа болохоос ажил төрөлдөө орчих юм бол дүүл мөдлөмсөл ингээд. А тийм үү. Тэгвэл тэр гэрлэг чинь өнөөдөр гоё хоёлаа энэ дэлгүүрээсээ сэрээлтэй өнөөдөр. За окей. За дэлгүүртэйгээ танилцаа гоё лүк. Тийм байна уу. За эргэл тэрлээ маань танаа дэлгүүрийг зориод хүрээд ирлээ гэж. Тийм байна уу? Аз жаргал маркетинг яа. А тийм үү. Эргэл тэрлэгийн маань өнөөдөр манай арлагч ээж маань гэрэлж хэмэдээ. Сайн байна уу? Аа ээж байна. Тэгээд 3 хүүхэдтэй 2 ялах маматай гэж. Тэгээ өнөөдөр гэлэгчээгээ гоё хэдэн луг бүрдүүлэх гэж батсан. Тэгээ дээрэс нь энэ дэлгүүрийг би бас өөрөө сайн мэдгүй байсан. Ханаа яадаг дэлгүүр юм бэ? Манай LCYKK брэнд нь болохоор турк брэнд байгаа. 2024 онд орж ирсэн Монгол. Тэгээд одоогийн байдлаар бол 2 салбартай. Нэг салбар маань Нүм мол дээр, нөгөө салбар маань соёл дээр байршиж байгаа. Тэгээд манай брендийн хувьд гэх юм бол ерөнхийдөө бол бүх насныхан зориулсан. Тгээс одоо юу гэдэг 0-85 гэдэг шиг. Гэхдээ бүх насныхан зориулсан бүх төрлийн хувцас байдгаар амжилт. Оо, nice. Лука бүрдүүлээд. Гэтэ надад бас туслаарэ. Бас яг яаж ямар хувцас тохирох бас үнэхээр бас жоохон бүдүүн бараг байгаад байна яг үнэндээ. Манай бодлогын зөвлөхөд туслах бах тий. Гэлэгч бас өөрийнх нь хүсэл сонирхол юу байна асууя. Тэгээ гоё хідүүлээ гоё лук бүрдүүлээ дөхөө. За окей. За тий. За ерөнхийдөө дэлгүүртэйгээ бас дахиад дотн танилцлаа. Тэгээ гэлэгч маань хараад л байна. Тэгээ энэ чинь хамгийн гол нь эрэгтэй ч хувцас байна. Эмэгтэй гой хувцснууд байна. Хүүхдээ хувцас нөхөр юм биш үү? Хүүхдээ хувцас авчиг гэдэг юм. Гэхдээ авна штэ авна. Эхлээ өөрийгөө. Юу вэ? Таны том чинь юу гэдтэй? 12 дугаар ингээд. Хүү штэ. Хүүд бол яг эрэгтэй хувцас.
хүүхдээ юу вэ? Эхлээд юу ялаа? Гол зорилгоо. Гол зорилго чинь тааж өнөөдөр манай зочин юу дээ? Юутаж өөрийнхөө хэдэн лукийг бүрдүүлчих болж ийнө болохгүй нэ. Нэг задаа мадгаа хувцас сонгож олж ийн үү? Өөртөө физик хүүхдээ өөртөө боцох гоё харагдаад бүх харагдаад. Гэхдээ яг хоо ээж болчоор яг тэгдэг те. Тэгээ үн харамлахгүй, мөнгө харамлахгүй. Яг авдаг байсан. Одоо ч яг хоо байсан. За эхлээ хоёлоо өөрийнхөө юмыг сонгоч л даа. Та эхлээ өөрийнх нь харчих. Тэгээ хоёлоо гоё сонгоод бүр болохгүй хоёлоо зөвлөхөөс нь тусалцаа авъя л та. Тэгвэл би нөгөө ингэж бодоод тахгүй гэрлэхтэй. Ерөнхийдөө нөгөө нэг бид нар чинь нөгөө нэг эхлээд юутай ч гэсэн өөрт хэрэгтэй байгаа зүйлээ боддог. Хоёрт яг жоохон энгийн дүү байх гэдэг шүү дээ. Ер нь хүннээс бэлэг авах жоохон спешиал юм авал аим гоё гэж би боддоггүй хувьда өөрөө ерөөсөө авдаггүй ч юм уу. За энийг дараа олъё гэсэн зүйлээ авал надад гоё гэж би боддоггүй. Тийм болохоор өөртөө байдаггүй юм сонгосоо гэж би авах хүсэж байна. За. Тэгэд энэ юу бүг? Хөө гэрлэгч нааш та хинжинээс үзье. Хүүхдээ авцсан. Хүүхдээ жоохон байж байгаа үгүй л дээ. Хөө нэг дээр нэг гэсэн юм аваад та юм бүгднгээс нь ихлэ өөрсөндөө юм аваад хоёулаа гэж наас. Хүүхдээ дараа нь олчихлоо. Тэхүү. Сайн уу? Яа, өлхидөө. За. Гяс орё. За. Эргэлт ирлээ. Сайн уу? За ээж нь гой дэлгүүр явж байгаа. Тэгээ тэр хооронд одоо анин туслах гад ирлээ. Ядарсан уу хоёр дүүтэйгээ нэлээ олон цаг л шүү дээ. Тэ гайгүй юу? Баг нь уу? Баг нь өнт чинь. Оо за. Оо бас унтж байгаа юм байна. За ямар тааш тэгээд айлтаа хүрээд ирлээ. Сайхан цэмцээсэн сайхан айл шүү дээ. Гэхдээ ямар ч байсан тэгээд өөрийнхөө гой тусалж чадах чинь нэгээрээ тусалнаа. Энэ гочон гэд гой бичийн үг юм байна. Энэ хайртай. Замэ авч. Гака чи ямар царилэг юм бэ? Замэ. За түл чи юм бүр гоё нөө. Энэ бүр шоколадтай замэ. Гака. Хатаа хідэ сартай. Одоо 7 сартай. 8 бог цөлж 8. 8 сартай. Оо жоох юм шүү дээ, тий. Өч. Жанаш. Санаа алдчих. Яасан хэцүү их ч вэ. Жанаш. Уяна. Үдээд. Яна. Хизээ шараагүй их чинь ирээд тэрж авах гээд нэр. Орох юм уу тэг энэ? Орно штэ гэрлэгчээ. За бид бөө юм болж яаж зөвлөхөөсөө нэлээд зөвлөгөө авч яаж. За гэрлэгчийг одоо харъя тийм ээ. Ихэн өөрчлөлтийг гаргалаад лээ. Манай гэрлэгч өөрөө бас айгүй маа захтай юм байна шүү. Өөрхөн бид нар ч хамаагүй. Бариад байна. Амар Бариад байна. Би бариад байгаа. За тэгвэл амжилт. За би хүлээж эхний лүкээ цаадаа өөрөө харж байгаа айлыг томоо гараад ирэх үү. За. Оо. Энэ хоёр сарууч ингэ тавлан өчгөөс гоё юм тий. Энэ ямар айтах юм бэ? Миний стил чөлөөгчлээ шиг гэхгүй. За араас чи харъя л та. За. Тэр төл рүү харцгаа. Бас наа чи гоё сонголт байна тий. Өмд нь бас дайжгүй юм тий. Энд нь гоё хайна тий. Ааха. За энэ дэр хойлонд оноо гэл та бэ 10-аас 8.5. Танд яаж бодогдчих? 10. Оо ёо. За окей. За эхний лук чинь наа шин заяа. За дараагийн лукийг харцгаая. Энийг та нэг өмсөж дөө. Харъя л та одоо. За. Дахиад 10-аас 10 гэх нь харъя. Би өөрөө бас нэг хувц өмсөөл л гэдэг тэгээд. Чи өдөрт гоё хувцсыг яагаад өгч? Хувцсыг бас яагаад өгчөөж хин. Тэг хэлээ гэж байна дээ. Яг маадлаа юм биш. Эний явж ирэн зүг хүнэл олсон юм дгүү да. Арай чинь баг тэр үйлээд. Шалтан гарна гэсэн.
Зэм цагаан шүтээ. Стойрхон 2 төрсөн гэхэд бас. Би 2 төрсөн шиг л хийж шүү. Яваа. Та ч та яасан ч турхаа юм. Та тэгээ түрүү чи нэмсэн юм уу ер нь? Араа зөвлөд өгөөрэй. Одоо энийг яаж өмсөх вэ? Өсмөстэй зогцоод гоё л байна гэдэг шүү гэрлэгч. Өнөөдөр гэрлэгч оройн зад уу ягуурлаа. Чаяга тавьж хагаад бол чи нөгөө гэрлэгч энэ юу яа гэм бэ? Үнэхээр ингээд зүгээр хүлээж згон гэдэг чи амар ядарч юм ээ. Ам цангаж юм. Тэр жоохын мэдсэн ч ихтэй өсөж юм. Тэгээ гэрлэгч мань аюу удаан хугацаа юм уу? За одоо гарч ирээ гэрлэгч. За. Болов уу? Өөр хийвэ. Гай харзаа. За. Йоо. За юу болов? Ахын л удаан услаа. Бас хөөрхөн. Тэгээ би энэ чинь бас өөрийнх нь толгойр шидээг юм шиг нуцааг энэ зөвлгүүд маань энийг сонгосон юм. Гоё тань яаж вэ? Гоё. Би надад чаа. Гоё гээл. Тийм ээ 19. Ингээ бариад бас гоё. Ингээд байна. Биш ингээд Ингээд. Гэтэ санийхан ч зүгээр. Гоё. Энэ гоё л окей. Танд чинь нэг бичиг зогтдгүй юм шүү түрүүний. Тийм. Иймэрхүү гоё юм байна. За тэгээд ямар ч ингэж энэ гурван түүхээ ингэж авмаар юм шүү миний бодлоор. Тэгээд болсон юм За. Ядарч шүү хүлээ ингэж гэж бас их амар юм биш шүү. Одоо очиод чойгоо нэргүй юм. За. За сая гэлэгч маань ерөөхдөө лүкнүүдээ та бүхэн бас үзүүллээ надад ч бас үзүүллээ. Тэгээ би бас өөрөө бодож жаад танд бас яг энэ байвалгүй зохих юм болоо гэж ботсон хэдэн нэг лүк байна. Тэгээ би тэрийг таныг бас сонгосоо гэж бодож гин. Тэрийг маань өмсөсөө гэж бодож гин. За тэгвэл хуцаа өмсөж үзье. Юу ээ зэрэгтэй. Гоё юм шүү дээ. Таалагдж байна уу? Таалагдж юм хэр баярлаа. Тийм үү? Би яг нөгөө нэг Гоё дэлгүүр байна. яг өнгөч бацаахгүй энэ юп бүр аймаг гоё эсэхгүй юу? Тэгээ таныг бас нэг иймэрхүү юм өмсдөггүй байх гэж одоо албаар ер нь сонгосон өнгөж байгаа юм хүчтэй харагдуулах байх гэж бодсон өнгөн ч үнэхээр гоё юм сонин би ийм стил ер нь урд нь өмсөж байгаагүй өмсөж байгаагүй. тийм. Мэдсэн юм аа. Ихтэй таалагдж байгаа ч өрнө өстэй. Гоё юм. За одоо тэгэл энийг яг миний энийг бол сонгоно штэ та. Өмнөх та өөрөө тэдрээ бас сонгосон байгаа тий. Энийг заавал авах юм аа. За окей. За нэг окей. За nice. За тэгвэл одоо ингэ гэлөө явах. Нөгөө ариун жимгч одоо яаж хөл бастагаа тутгалж байгаа хэм итгэв. Тэгээ соёлоос энэ зүтгэрлээ шүү дээ боо юм болго. Хувц сонгоно гэдэг чинь бас зүгээр сонгохын нэр шүү байхгүй нэр зарцуулж байгаа байхгүй ч одоо өмсгөд учир начир байна тий энийг гой хайруудвал яасан хийсэн гэж бас юм байна. Одоо болох. Болно. Тэгээ түрүүн хүүхдээ устж яриад нөгөө та. Харин яг хүүхдээ устсраад армаар байна. За гэлээч хүүхдээ устснаар өө нүд унгаас та хөөх юм ингээд. Тий хүүхдээ устстай гоё юм байна. Эндээс нэг ганц нэг юм аа л өөртөө цацаалаа. Хүүхдүүд нэг жоохон аваад тэгээ явах уу. Тэгээд за окей. Ястаа энд нэг хараа хөөрхөн амтан биш нэгэ гүнжин унтчих штий. Нэг соосогтой унтчих штий. Яна. Чи ингэж дүү харт тийм үү? Чи өөрөө хиттэй. Би 18. 18 өө за. За тэгвэл ядаж жоохон дастал нь босоод яванд нь туслаад жоохон өөр хийх ажлууд тоолъё. Хэлээ явандаа л ойлголцъё да тий гой тоглоё тий. Окей. За хийх юм бэ нүү чи гэр орон танаас ямар цэвэрх юм бэ? Энийг сайхан дүүрчихэлтэй. Их чинь ядаж усмас авъя. Тэгээд юу яах вэ? Та хоолонд хийж идэг байгаа юу? Хоол мөл идэг байгаа юу? Энэ Чи идэг байгаа юу? би яах вэ? Гэр болгочтой. Нээ хөөхөд. Та дүү чинь сүү удаг уу? Каш маш. Ашгүй тэгвэл манай энэ ивент дэгч бэби баё гэдэг нэг гоё брендийн хөрхөн. Энэ болохоор каш ахгүй юу? Энэ болохоор сүү ахгүй юу? Өгнө заяа. Чи гоё каш маш юм уугараа заяа. Энэ хардаа
Коко. Ашгүй каш маш сүм маань уух насны маама байна. Бичэн идэх насны маама байна. Манай беби бокс ч зөндөө гоё юм таа шүү. Гоё нухаш. За энэгээр чинь жинхэнэ итгэлийн болж авъя үз. Беби баяогийн гоё органик одоо жимсний нухашнууд маань энд байна. Энд яг нухаш иддэг насны хоёр ч маама байгаа болохоор өстой зөв юм боллоо. Энэ хардаа Коко. Гайно. Уаа! Нэр нь юм блэ? Анх хоёраа энийг хартаа. Амэ. За амэ. Гоё амттай. Энэ задлаад өхөө. Энэ ямар амттай нэ? Гоё гадалтай тортой нэ. 6 сартаас дэрчиж болдог. За, Коко. Хайхтар хашруу те. За энэ хүүхэн надад юу ч өгч мэднэ. Эвгүй арцтай өхөн байна. Юу ч өгч мэднэ. Аагаа гой зармаг гэдэрээ заяа. Энд манай гой айс маркийн Venus байна, Lala байна, Double D байна, Bambar байна арцтай, Alaska байна. Энэ Lala-гийн төрлүүд нь бүгд. Энийг нэрээ. Alaska Alaska тахтай юу. За гой тойлол Alaska-гаа идчих. Зөөлөн тааламжтай амт ураатай. Энэ гоё нөө шин төрлийн тоортой. Байнг иддэг юм уу? За байнг иддэг гэж юм хөөе. Хэд нялуун биш болохоор энэ эрэгтэй хүмүүс бас их сайн иддэг. Манай нөхөр болдог гэрт бол битүү Аляска идчих. Миний дөө болохгүй шүү толцсон байгаа. Миний дөө энэ яг оролцогчтой өгөх юм аа шүү. Энэ зармигнуудыг гоё бүгдийг нидэрээ заа юу. Ээжийг нэрхээр бас итүүлээ. Гоё. Ингээд одоо гоё нөгөө гадаа дулаарч байгаа болохоор зайрмаг бол тэгэл янз шүү дээ. За би одоо яа гэдэг манай хүүхдүүд маань намайг гол харах хэвээр хүүхд маань намайг нэг нүдэрээ ш үздэг. Харин хоол хийж ямар хоол хийж өгөө? Чиний дуртай хоол, чиний нэр чи хин юм бэ гэхэд. Мөнхтөн мөлгийн дуртай хоол юу юм? Миний дуртай цөв. Цөв их үү? Тгий гэж байна. За тэгвэл угаасаа хоёр дөлөө өөрөө хоолоо өгöd өгсөн мундаг ахаа байгаа юм чам ахтан зориулаад гоё цөв хийж өгье. За дуртай хоолыг нь те. Ихчэн ч бас цөвөн бас л гашраа штт. Хийх юмнууд гоё ойлгомжтой цөвөн хийх нь уус авъя тэгээ. Энэ мама нарын ганц нэг хувцсыг сайхан угаагаа тавьчих. Тэгээ хийх юмнууд аюутаач ээжигээ ирэхээс өмнө гэлзуулчих те. Танаа дэлгэр тэхгүй юу? Азаа үз та. Гэхгүй юу? Хэрвээ гэлээг захгүй гэдэг ойл. За зөөрэй мавчих шүү. Энэ яаж вэ? Юу? Ийм гадуураа энэ юм болохгүй юм та. За энэ гоё юм байна. За ингээд. За. Хүү төр хараа утаа. Нэг төлөв өнгөж байгаа юм. За тэгт. За ийм юм. За одоо болно юм. Ингээд болчихно. Энэ өдөр тутамдаа та өмсгөө. Харин тий. За тэг хүүхдүүдийн хувцас авъя. Болно одоо болно. Тэмч тог гоё хурц юм шүү. Тийм байна. Ямар гоё. Уус бүгд юм л гоё юм байна. За энэ дээр бичиж байгаа юм юу яа? Хүүхдүүдийн хувцас өгөхгүйс. За тэгээ. Энэ миний амар хөөрхөмс шүү дээ. Энэ хараа охтууд эднэрстэй айгуу гоё. За гоё юм байна. Одоо эрэхтэй. Тэгвэл одоо нэг охиндоо дахин нэг ганц нэг өөр. Энэ унлахны хувцас яатч хөөрхөн юм чи. Энэ сөөрөн балаачсан. Энэ хөөрхөн. Энэ баг болно. Энэ болно. За хүүтэй юм ах уу? За. Анх хоёр энэ нэрээ зохицолтой. Одоо ойртой гэхээр энэ хүүх шорт нөөрх юм уу? Тий ингэж зохицолтой юм байна тий. Гэтэ жоохон тийм том тий наач болох юм. Энэ тамцсан энэ зүгээр зүгээр. Ямар гоё витралтай ямар гоё би. Тийм байна. Яг уу. За болно. Энэ тайвар шорт шүү. Энэ джинс мэс яадаг. Зүгш. Өөр юм дээ. Болно. Энэ. Ааха. За. Нэг хоо. За одоо хоёлаа юу вэ? За өстой сайхан Та хөөрхөн гоё дэлгүүр байна. тэглээ миний хэлчихсэн үгийг гэлээгч маань хэллээ. За тэгээд хоёлоо гэлүүгөө одоо гэдэг болон гэдэг явъя да. Тэгээд ямар ч зэ дэлгүүрийн хамт олон баярлалаа. Чи сэтгэлээд өнөөдрчөнгөө битүүр төсөндөө туслалаа. Окей. За явах уу. Ямар гоё харагдтiin пүү. Өөл тэнгэр гэлс хот мо тэр чихтэй алж штэ амар гоё. За одоо усанд явна. Би хамгийн сүүлд хизээ усанд явж идсэн бэлээ. Би нэр хэсгээд 7 настайгаас хойш
усанд яваагүй юм байна. Ямар ч баг усанд явдаг байсан дурсамж бол байна. Гэтэ бас сайн санахгүй байна. Ойрхон энэ үхэн ингээ ураа за доош гоо. тэрүүгээр явах юм уу? Эсвэл тэрүүгээр явах юм лөө? Би тэгвэл явна хөө. Гапэтолд очно хөө. Надад дөрөөс ингэж гоё удраас ус авах боломж болцоо гарч ирэхгүй байсан. Яа. Энэ нэмэрэл ус цом. Зүг хамаа гарах нь энэ ухаан очив. Үгүй нөгөө түрүүний хазамаа шалтмит хайрцсан байж тээ. Шалтмит ярьчихлаа. За хөтөлтөө эрэхтэй гайгүй хаа. Энүүхийн доогаа гэсэндээ хөдрөм. Ямар ч өнгөрөхтэй. Энэ болно. Энэ гоё эсрэг. Идрээс яаж? Болно. Тэг чинь ямар сайн юм бэ? Ингээд манай тэ хамтрагч дэлгүүр маань байгаа. Тэгээд ингээд санаа зовлтгүй юм аваа гэж. Ганцхан нэг яаангийн бод ийсэн. Тэрийг авал болиё гэж. Энэ зөв хүмүүнээс гоё шүн үү? Тэгээ эн чинь гоё байсан шүү дээ. Яа даа авчаад. Одоо болно. Баярлалаа. Тийм задлаад гэж ашиг задлаад төнөртэй. Ханасаа ус аваад ирлээ. Амар юм байна. Чи ихтэй хоёр нөгөө нэг юугаар авдаг уу? Дөрөв сав авна. А эмээгийн хатаа бас авах юм уу те? Пүү тэ чи нэг доорхтой 2-2-оор нь явах уу? Дөрөвдөө. Тэр чи хэдэн литр ус болох юм? 100. Тийм үү? Тэ аваад ирэх үү? Ямар гоё юм бэ те? Анхаараа. Зэмэ. Ханыг нь бас ихтэй. Гоё юм бэ нөө. Энэ ч охин хөхт юм гэсэн дээ шал өөр байгаас тээ. Ааш заммаа. Охинд нь хэдтэй лээ? 2-тэй юм уу? Чи ярьж сурж гин үү? Ханаа нь ус авчаад ирлээ штэ. Гайхад юу болоод байна? Ханаа нь ус авчаад ирлээ штэ. Одоо авсан усаараа ханаа хувцас нуган заяа. Ямаг үгийн үгүй. Намайг хөхийн хөөлийн үе төлнө. Энэ их чантай, энэ их чант тий. Гоё юм байна уу? Гага? За тэр агагийн хараас ойллоо нэр. Энэ юу хүмүүстэй үлдээж вэ? Жоо. Өнөөдөр ямар сэтгэлийн дарамттай өдөр вэ те? Ямар хэцүү юм бэ те?
Үу за гоо зүгээр за бид дээш явлаа чи ингээд 50. Яг өөдөөс нь ингээл нэг агаа нар ингээ хар бороохон шиг юм барьцсан. Засаад харж айгаад байгаа байхгүй те. Нөхөр нь тод амьсд ажилт юм бол энэ хараа зөндөө. Тод амьсын бүсгүйч үдээс дурсав. Энэ хараа бас тод амьс 10 жилийн алтан буудамит амьдрал ажил үйлс тань аривжин дэлгэрэх болтугай. Тод амьс. Хөдөлмөрийн хүндэт металл бүр 2 биш. Зөндөө олон зам байна. Үлэмжийн чанарууд улдуудын данзан авчаа. Сервант гэж яг нэг гоё те нэг айл болгон. Одоо сүүлийн үед яг жоохон болчих гээд байгаа юм гэх ингээл нэг. Тэр айлыг илэрхийлэх зүйлсийг сервантанд л байдаг. Санагдаад байдаг юм. За энд ингээд хоёр жоохон шушмаатай байж энэ хивс бүр арай цэвэрхэн үү? Янзын цэвэрхэн хивс биш. Төө ингэж одоо жоох хөвгтэй альчсан. Энд тэндгүү гэд юм магаажуулж тал болоотой шээж байгаад та алддаг ш гэсэн чи эдний хивс бүр онцгой цэвэрхэн биш. Энэ өмнөхөр гоё цэмби гайхц. Тэр гайхдаг зэрэг хэл та. Hey, hello. Анхаараа. Ингээ фитнес гизээрээ торно. Анхаараа. Би чам гоё юм хараа. Спаг бүжиг. Таашинсны мэндийг хормоо салхинаас өрхөнцөх өгөхгүй. Давлуун зантай бүсгүй намайг. Юу л үлээ. Замаа. За үлээ. Наа гэгэнди. Тэ үлээчтэй. Бид үлээчтэй гооч. Бид үлээчтэй. Чин гоолгоож бид үлээчтэй. Чамаа үлээж мэдээ гавж. За чи ийм урууч зүйлчээ. Нэрийн гог юм. За түлийн гой гог бичээд. Нэрэ заах юм даа. За. Оо цаач. Хоёр ханаа инэнэ. Яна бүр улам. Тэгээд дагаад ирж цаараа. Цэвэрх юм болдох үстэй яалаа. Хэвсэн үрлийн цэвэрх юм ахарч. Яах юм бэ? Хэрэв манай гэрт эргэлт ирлээ ирсэн бол манай гэрээр дүүрэ хийх ажил байгаа. Тэгээ эргэлт ирлээд маань оролцсон. Өнөөдөр бүр ингээд рэндом ортой ингээд ямар ч хэлэхгүйгээр ирсэн айл хүртэл цэвэрхэн. Монгол айлууд чи яаж энэ цэвэрхэн амьдраад идэв юм бэ бүгдээрээ. Муугаа угаа нь манах л. Цэвэрхэн дандаа хийх юм олдохгүй айгүй хэцүү юм аа. За хоолоо хийдөө. Godure nilmeste bilchert yava ejige tata yaach metekwe oti ой яста нэрэ энэ агаан бүрийн ядарчлаа өөрхий хэцүү юм бэ хүүхд өөлөд байхад амар сэтгэл зүйн дарамттай байна ядаж нугаш өгж яах уу махсаад байгаа юм болоо эсвэл ерөөс унтааг уснаа чиг нойр нүрээд байгаа юм шүү. Ерөөс унтахгүй нэз. Аян ди ч юм уу? Энэ цэгэрнэ үү? За. Яна сталан болж шүү. Яг ончгсон лам энэ. Хээ чирэн бөгтөж. Ус бослоостой. Йоо ямар буцсан хөт авсаа хатгалж байгаад. За одоо яг ус би ууг чигээд хий. Наад чи одоо 200 г багах. Надад аяг чинь 4. Таамт юу грац нь бол гайгүй. Холоос зүгээр юу юм. Нэг опши тавьчаад орхичих юм эсвэл. Харт. Хаагаартай дэний юм байна. Гол анхаарлаа сарна бол. За дэлгүүр явъя те. Оо, эргэлт ирлээгээ игээл тий. Одоо энэ айлын мамаа тэрвэрэд хүнсний дэлгүүр орж ийн. Хоол хийх гээд тос төмөс авах гээд. Сая усанд явсан харин. Тийм үү. За. Окей. Тэгээрээ за. Эргэлт ирлээгээ хийж байгаа гоор манай нөхөр тэнд ёстой эргэлт хэрэгтэй болсон. Тэгээ чинь. За дэлгүүр хаана нэлээ. Өөрөлдөө энэ нөгөө
бэлэн гурал байгаа шүү гэхээр нь дэлгүүрийн гурлан болоо гэсэн чи өөртөө амар гоё хайраад бэлдээд тавьсан байдаг юм байна. 3 сайхан гэнэ. Оо тэр хараа дэлгүүр гэсэн чи наач шууд бууна гэ. Над мэддэг газар. Бөөн баяр. Энэ параараа суу ах юм уу? За энэ сүүнээс нь авч. Дуртай юм шүү. Зүүнээс. Гурал угаасаа байгаа тэг төмсөө хий чин, тасаа хий чин, мах байгаа. Энэ юм унчлаа. За. Нөө сүүний хааны нэмж өгч. Сүү хаана. Нөгөө нэг жижиг нөгөө параараа суу авсан шүү дээ. Манай жижиг. За баярлалаа. Чи яадаг хөхтэй. Хэдэд өөр сайхан задлцсан надад. Бурхан минь гэж. Энэ маань мөрөөрөө юм аа. Ер нь хаа газар нь октод их мөрөөрөө штэ чаас. Энэ маань ингээ мөрөөрөө. Дэлгүүр дараа сүүнээс өөр юм авдаггүй мэн чаас. Өөр юм шоноолгүй. Базар дээр. Айс мак бамбар. Эдний хараас та хаачиж дэлгүүртээ вэж ойрох юм. Худагтайгаа ч ойрох юм. Гүүгч. Гүүгээд л арах. Чи яа гангийн дээ тий. Яагана. Таваа. Нэг таваа. Хоёр таваа. Нярайн болон хүүхдийн хувцас угаалгын шингэн алоёны найрлагатай хүүхдийн хувцас угаалгах шингэн нь хувцсыг зөөлрүүлнэ. Нэмэлт хувцас зөөлрүүлэх хэрэглэх шаардлагагүй. Хүүхдийн төрсөн цагаас нэхлэн хэрэглэх боломжтой. Ямар нэгэн харшил үүсгэхчгүй, хуримтлал үүсгэхгүй гэж байна. За. Дууссан савна хөнгөлтөө өнөр дахин. За 100% органик хүүхдийн хувцсны шингэн. Манай брендийн хүүхдэд бол ямар нэгэн одоо харшил үүсгэхгүй гэсэн үг. Одоо энд ингээ бүх юмнууд нь байна. Веган гэхээр одоо бас амтан дээлтэй, байгаль дээлтэй. За тэгээд дээрэс нь 100% дахин одоо боловсруулсан хувцраар хийдэг буюу байгальд хамгийн ээлтэй бөгөөд эрүүл мэнд хүүхдэд бас хамгийн ээлтэй ийм шингэн байгаа. За энийгээ хэрэглээд бяцхан золзонуудынхаа хувцсыг сайхан угаая. Тэгээ нөгөө өөрөөсөө зөөлрүүлэгчтэй болохоор давхар зөөлрүүлэгч хэрэглэх шаардлага байхгүй. Ихтэй гоё юм бэ. Жохон байхад ингээл амралтын өдөр болохоор ээж маань ингээл гадаа бидний хувцсыг ингээл угаагаал суучдаг байсан. Гой санаанд орчлаа. Тэгэл гой гадаа хатаагаал те гой наранд хатаагаал. За зин толб жоохон удацсан толб юм бахта тол барилгагчаа хэрэглэдэг юм уу? Энийг яг нэг тол барилгагчаар арилгачулах сэтгэл маань яах гэдэг би одоохон тол барилгагчаа аваад ирье. Цагаан хувцсны тол барилгагч. Энэ универсал тол барилгагч. Энэ дэр нэг хитэн тол байна. Жоохон удацсан юм шиг. За ингээд жоохон байлгана. Задлана. Гэтэ нөгөө химийн одоо хүчтэй бодисоор одоо толбыг арилгадаггүй. Одоо ингээд үүс мөвсөн дээр ногоон болчдогч тэрийг арилгана. Шоколад, цай, кофе, өөх тос тэр байтугай лааны тосыг ч хүртэл лаанаас үлдсэн одоо толбыг хүртэл арилгана гэж юм. Үр дүн хэрэгтэй шүү дээ тий. Гол нь. За энэ толб маань хаана байлаа? Толбоо олохоо байлаа нэс. Энд нөгөө талд юм уу? Энэ толбоо олохгүй байхаг утгад
толб нь арилчиж байгаа юм бах та. Ичвэ. За угаалгах сайхан амжилттай. Гараар сэтгэлээр угаалаа штэ. Бүрээнэр ихэн сэтгэлээр угаав. Нурдан бүсийг чин араагаад суудан дароо сарам зүдэ суннацсан бүхнүүд хүрэнийгээ цагтаа дээр ирчүүдийг уйраач цагиж явсан үтсэн гоо Ангарсан байна уу? Аюу. Миний чи юу вэ? Юу хаа? Гоё юм. Супер. Гитарч тайван шуултаас бүгдийг аваа. Одоо яг юм ярьж одоо яваа хэрэг. Дэлгүүр мөлгээд байж. Бас 2 портер ирж байгаа юм. Чамд өнд туслах гэж бодсон. Яагаад ч чинь бас төгжрлээ гэдэг тийм. Нөө цаараа нөгөө жижигэн чи стенэрээ ээжигээ санаад чийс таа. Намайг нэг дээрээ жолсмосгүй. Боттог минь яаж ч юм. Ямар сайхан. Хэндээ одоо ингэж яваад ирэхэд одоо гэр орон сайхан ингэж цэвсэн байна. Өтөрчөг парапокис хийсэн. Өөр хүмүүсээ сайн Тэгээд шавхлаа өөр тийм авсан чи. Авсан. Хоохрисма. Даяа чимтэрч. Би чам бүрээ ямар ч юм өөр тийм авсан л гэж надад юм авсан юм. Тэгээд өөр хин тэтрийг яваахаа. Оо тийм ээ. Тэгээд орой. Хоолонд хийх юм уу? За. Яа. За бидний алдарт чой маань. Одоо бүр мэрэгчлээ болсон. Тэгээ чой маань хүүтэн байх тусмаа л амт нь час хийгээд л гоё амттай болно шүү дээ. За. Бартан дээр ажил авах юм байна. Ариун чимгээ гоё мөч ирлээ. Бидний дуртай мөч. За гэрлэгч маань бибиг онтуулаад энэ цон аригийнхан маань энэ холиныг авсан үзчихв. Нэрэл хүдэн багцсан аим гоё юм байна. Яагаад эртнээс Тэд мөсө багдуулаадсан байна тий. тийм ээ. Их мөстэй явах тусмаа гоё амттай байна. Чоя. 21-ээс дээш насны хамт зориулав. Битээр чи 22-тэй. За үзэгчтэй өнөөдрийн манай дугаарыг маань 2 дахь хэсэг ингээд албаасаар эхэлж байна. За тэгээд бит хоёрт юун төрөнд те бас л зөвшөөрөхөд хэцүү саналыг хүлээж аваад ингэж гоё одоо өөрийгөө гоё нээж гэр орондоо гоё хүлээж авсан гэрлэгчтэй маш их баярлалаа гэж энэ дөрөнд хэлье. Би ялгаж шүү. Тэгээд манай нөгөө нэг нэвтрүүлгийн бас ерөнхий ивент тэтгэгчтэй нэр GGI Mongolia компани одоо Францын алдарт Baby Bio брендийн бас бүтээгдэхүүнүүдийг бэлгэлж байгаа. Францаас үйлдвэрлэгдсэн органик юм бүтээгдэхүүнүүдийг дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас баталгаажсан яг юм бүтээгдэхүүнүүдийг одоо хоёр маамад бас зориулж өгч байгаа шүү. Ингээд. За баярлалаа. Юутаач ингээд өгчихье. За баярлалаа. За бас нөө маамаа нар нухшин их дуртай юм бэлээ. Тэгээд энэ бас каш намархан шууд усанд найруулад ууж болдог энэ каш маш нилээн их маа. Тэгээ хоёулын энэ байхгүй хооронд энэ чинь нилээн бас бөө юм болсон гэн. Хоёулаач бас бөө юм боллоо. Бүр илүү юм боллоо. За энэ манай бас GGI SS Pharma эмзэг мэдрэмтгий ярьсан дээрүүлсэн. Энэ Сенсилиагийн байна тий. Тийм ээ. За ингээд энэ Сенсилиа Aqua гэдэг энэ маш гоё нөгөө нэг эмзэг мэдрэмтгий ярьсан зориулсан. Энэ мицэл цэвэрлэгч айгуу гоё зөөлөн. Одоо ингэ манай хатуу шир уур амьсгалтай тий. Тэгээ энэ нөгөө Scalp Pro гэдэг энэ крем нь болохоор бас нөгөө нэг юунд зориулагдсан. Одоо нэг бүр нэг харшилдаг тэгээ бүр шархсарын хүртэл идэх юм үйлчилгээ тий. Давхар хүүхэд чиргэлж болдог. Энэ бас имчилгээний хаан юм гоё тосыг явуулсан байна. SS Pharma-гийн алдарт нарны тос. Бас SPF 50 та 8 цаг хүртэл бас нарнаас хамгаалах
Ингээд энэ бас юм эмзэг мэдрэмтний ярьсны тэгээ маш өндөр хамгаалтай юм нарны тос зэрэг ингээд явуулсан байна. Бүтээгдэхүүнүүдийн хад ээжийг. За тэгээ бас манай DJI одоо Green-Gate одоо international компани маань оруулж ирдэг Испани улсад үйлдвэрлэгдсэн бас эрүүл мэндийн дээлтэй Gujam брендийн бас амттад жигнэмгүүдийг бас ингээд бэлгэлж байгаа. Дээрс нас өнөөдөр гоё ингээд халуун дотн ярьслагныхаа үеэр бас ингээд амтрахын идэрээ гэж урьж байна. За энэ ярианы маань одоо гол дүр одоо бидний чоё байгаа. За яг зөв. Чоё маань одоо мөсөн хайлаад бид бүхний одоо нилээ удаа хүлээлээ. Тэгээд энэ удаа бид бүхэн чоёгийнхаа вайник өнөөдөр чавганы дасыг Арлын Япон улсад үйлдвэрлэгдсэн. Энэ болохоор яг нөгөө Японы уламжлалт аргаар гаргаж авдаг юм гоё одоо дарс байгаа. Ер нь бол антиоксидантаар баялаг эрүүл мэндийн нээлт гэж юмтэй биш үү? Тийм. Тэгээд ерөнхий одоо албас нэрхтэйгээр оруулж ирдэг компани нь манай World Wine компани байгаа. За. Заавал өдрийг өстой амжилттай давсны төлөө нэг сайхан тулхытай гурлаа. За. Эргэлт ирлээ. Чоя гэдэг. Одоо хоёр бол өдөржингөө гоё ингээм хамт байсан. Нилээн дотн болсон байх. Тэгм би болохоор яг одоо л ингээд гоё нүрээ харалцаад ярилцах боломж олдож байгаа болохоор надад болон гоё манай үзэгчдэд зориулаад өөрөө нэг гоё танилцуулаач. Ер нь ямар хүн бэ? Юу хийдэг? Тэ. За. Би 3 хүүхдээ ээж. Тэгээ одоогоор гэртээ 2 хүүхдээ харж байгаа. Манай хоёр нэг насны зөрүүтэй 2 жоохон. Тэгээд гэртээ сууж байгаа тийм л ээж байна да. Йоо, гэрлэгч маань юу яадаг? Зүгээр. Түрүүн надтай байсан шиг л амар л би чи задгаа авчлаа штэ гэсэн. Тэг зүгээр одоо яг энийг нэг жоох уугаад хэлэхээр тэг сайхан сандрахаа болчихсон. Гурал энийг юм сайхан өдөрчөө. Ятар дандаа муугаа өдөрч. За 3 сайхан хүүхдээ ш тэ. Дүнгууд том хүн 18 настай. Тий. Тэгээд 18 настай гээд дүнгуудээ 2 ойрхон тэр ч одоо бараг 16 насны зөрүүтэй хүүхдүүд болчихж байгаа шүү дээ тий 16 17 насны. Тэгэд энэ том одоо gap авж ийн тий засварлагтайгаар одоо хүүхдтэй болсон шалтгаан юу вэ? Хүүхдтэй болох бас нилээ яасаа тэгээд тийм үү тий. нилээ явж тэгээд хөрх охинтой болсон манайх. Тий. Тэнхүүдлэн гэж. Аттай. Хөрхөн байна тий. 2 хөрх хүүхдтэй болсон. Гоё байна тий. Одоо ингээд ер нь бол 2 зэрцгүү хүүхдтэй ингээд гэртээ байгаад за тэгээд энэ 2 хүүхд чинь бол бас тий барьцаал төрөө ингээд ороод ирэх нь харсан чинь л яг нэгийг тэрж яах нөгөөх нь яг ингээд гормоноос зүгдэл байж байгаа байхгүй тий бас мэдээж ятрах бас юу яах вэ гарч байгаа бах. Тэгээд яг одоогийн байдлаар яг ингээд сэтгэл санааны хувьд ямар байна? Ер нь ингээд бүх зүйл зүгээр үү? Аагүй тэгээд би ч одоо Зүгээрээ гэлж. Түрүү жагаад дэлгүүр байсан хамаагүй юу? Зүгээр. Энд чинь бидний хамгийн бас гоё тийм нандин одоо яг цаг хугацаа шиг мөч яг энэ үе маань. харин тий. Ярих гэсэн юмнуудаа зүгээр санаа зовтгүй ярьж байгаа. Бид нар чинь өнөө таслаад оруулж байсан чинь бүр алга болчих. Нээ тийм зүгээр яг нөгөө яг орчин тарчхаар тэгжээж магадгүй. Камер зэрэг тавихаар нөгөө нэг юу яа чинь энэ чинь шууд нэвтрүүлэг биш нөгөө тасал чинь дараа нь Та зүгээр санаа зовтгүй ярьж болно тий. Таныг дараагийн юм ч гэсэн хасч бас болно. Тэрсийг хасчаарыг бол уус асчих юм чинь. Тэгэхээр санаа зовтгойгоо бие барихгүй. Бүх зүйл зүгээр үгсэн тий. Зүгээр. Одоо би чи амар аз жаргалтай happy ээж байгаа шүү дээ. 2 хөрхөн хүүхэдтэй болсон. Тэгээд хүн юу н авах хэвээр юм аа бүгдийг л авч ийн аз жаргалтай байна тий. Гоё юм бэ тий. За тэгээ энэ асуултанд нөгөө нэг манад оролцогч нар ч аяг өөр хариулдаг тий. Бүх зүйл зүгээр өгөхөр зарим нь зүгээр юу ч алга гэж зарим нь хэлдэг. Зарим нь бүх зүйл ингээ сайхан байна гэж бас ингээ хариулдаг. Зарим нь яг зүгээр дээрээ төвлөрөх юм бол зүгээр байна. Зүгээр биш дээрээ төвлөрөх юм бол бас зүгээр биш байна гэж уудлаад ярьдаг л та. Ер нь тэгэл нөгөө айл гэрэг болгоны амьдрал өөр эмэгтэй хүн болгоны нуран дээр явж байгаа ачаа тий мэдэрч байгаа жаргал зовлон болгоо өөр болохоор энэ асуулт угаас хүн болгоо өөрөөр хүлээж авдаг. Тэг ямар ч тач гоё ингээд жаргалтай байгаа сонсох хөдөлгөөн шүү дээ үнэхээр аймаг гоё авах зүйлээ бүгдийг нь авч байгаа гэдэг чинь ямар гоё тий. За. Тасан тэгээд одоо том үг хэдэн настай төрүүлсэн юм бэ? Миний хүүчин юу
Миний 25-ны жилээр гарсан. Аа. Тийм 25 даа төрөөс хоёулаа 1 жилтэй. Тийм. Хойно үгээ ганцхан өөрийнхөө жилийн. Тийм. 25 настай даа. Би чи хүүгээ төрүүлээд тэгээд хүүгээ жоохон ээжд өвлдөөчээл тэгэл ажил хийгээд л ер нь тэгэл хот руу орж ирсэн дээ. Хөдөөнөөс тэгээд орж ирээд та энэ юунд ажилладаг болсон юм уу? Одоо би энэ байгууллагатай. Үгүй би чинь орж ирээд бас энэ тэнд ресторанд энэ тэнд ажил хийсээ зөндөө янз янзын ажил хийж үзсэн. Тэгээ сүүлд одоо 10 хэдэн жилийн өмнө энэ байгууллагад ороод ажилласан. Тэгээд манай энэ байгууллага одоо би тасралтгүй эндээ удаан ажиллаж байна. Одоо тэгэл тэтгэвртэй гартлаа эндээ байна л гэж боддог. Тийм. Манай анх одоо хүүгээ төрүүлээд тэр мэдэрчсэн мэдрэмжүүд нь ямар байсан бэ? Анх ээж болсон тий. Ээж болсон. Тэр үед ч одоо би бас залуу байсан. Тэгээд анхны хүүхэд бас нэг тийм юу одоогийнх шиг тийм догтлолтой байдгүй юм байлээ. Анхных байсан. Тэгээд ер нь анхных дээр ер нь алдах юм юу яах юм айгүй их байдаг юм билээ. Тий. Тэгэл яг бас жоохон өдийг одоогийн бодвол бас жоохон асуудал их байсан ч юм уу. Тэгээд залуу байсан. Тэгээд тийм болохоор бас би чинь том хүүхдээ жоохон хайнг байсан шүү дээ. Одоогийнхоо хоёр жоохон шиг тийм хайрлж юу яаж ингэж сүрхий юу яагаагүй хүүхдээ ер нь хүн чинь тийм анхныхаа хүүхдтээр жоохон алдах гэдэг юм лээ. Тий. Тийм залуу байдаг болохоор таахгүй ээжсэн байдаг болохоор тий. Та гэхдээ юу яагаад гэж бодож байгаа? Зөвхөн баг хоёртойгоо харьцуулж гэж бодоод байгаа юм уу? Би анхныхаа хүүхдийг тэгсэндээ гэж тий яагаад гэж бодож байгаа. Яг уу ер нь бол амьдрал дээр бас тийм манай хүүчнээс одоо нөгөө бид хоёр чинь нэг тийм юу эмчилгээний талаар юмд явж байгаа байхгүй юу? Юу нэг тийм нурууны суулттай гээд мөрөлттэй гээд тэгээ юу яаж нэг гадагшаа эмчилгээнд явахаар юу яагаад би нэг тийм хандив аян юм зарлцсан байгаа юм. Тийм үү? Одоо юу? Тий. Хүү тэмүүлэнг имжлүүлэх гээд миний үчин 6 дахь ангид байхдаа л юм жоохон арай нэг жоохон юм бөхтөр байсан. За одоо 12 дугаар ангид ороод ирсэн чинь нөгөө ингээд бөхтөр нь улам ихсээд тэгээд нэг гадуур өөр имчилгээ юм умаар дөндөө явсан. Японы нөгөө нэг энэ юуны имлэгт үзүүлээд Монгол Японы хамтарсан имлэг дээ шүү дээ. Тэнд үзүүлсэн тэгээд хагалгаа гэдгийгсээ тэгээд нөгөө бас баг дээр нь арай нас нь бага байна гэд хагалгаанд орох. Тэгээд нас нь нөгөө нэг 18 нас бид юу ээжж тэгжээш хагалгаанд орох хэрэгтэй юм байна. Тэгэхгүй бол нөгөө нэг ингээд өсөлт нь болохоор өсөлт нь явагдаж байгаа болохоор тэгэхээр бас юу яа тийм бэл болдгүй юм бэл. Тэгээ сая ямар шалтгаантай ер нь ингэж нуруу бүхтэйгээд вэ? Шалтгаан нь бол тэгэл янз янзын шалтгаан юм бэлээ. Багын харкид тэгэл ер нь л нөгөө ээж хүний хасрааны 100% нөгөө нэг юу л байгаа хөө. Тийм болохоор би тэгж яриад байгаа байхгүй юу. Одоо нөгөө би чинь том хүүдээрээ ингэж алдсан. Анхны ээж болохоор ингэж алдсан байна, тэгдэм байна, ингэдэм байна гэж яриад байгаа байхгүй юу. Тэгээд тэрнээс л шалтгаалсан. Тэгээд одоо нөгөө харкид хүчит төрөгчийн дутагдал янз бүрийн юмнаас л болсон юм бэл тий. Тийм үү тий. Багтаа бол ер нь одоо шинж тэмдэг бол байгаагүй үстэйхтэй байсан уу? Багтаа бол ер нь нэг жоохон оромтхын хүүхдээс имлэг их явдаг. Тэгэл ер нь би ч нөгөө нэг хүүгээ анхны хүүхэд болохоор нэг тэгж хайхраагүй, сайн хасраагүй, ер нь сайн ээж байгаагүй. Алдсан юм надад хасрах баг. Тэгээд хүүгээ одоо миний хүүч бас хаяа ярьдээ тэгжтэй нөгөө нэг та намайг яг манай хоёр жоохон дүү шиг ингэж хайрлж өсгөөгүй тийм тэгэхээр хүн юу ямар л юм бэлээ. Анхныхаа хүүхдээр ер нь аюу сайн юу яаж юм бэ? Нөгөө таны нөгөө энэ хүүхд яг хатаас өнцгдөд байгаа байхгүй тий. Хайрлаж өсгөөгөөд яг өөрөө жоохон бурууц. Тэгээд би тэгдэг. Ер нь би өөрийгөө аюу их буруутгаж явдаг. Тэгээд одоо тэр алдаагаа би залруулъя, засъя гэхээр бас аюу асуудалтай хүнд л байгаа.
Тий. Тэгээд яг нөгөө мэдээж хэрэг та бол хүүгээ юм болгох чи одоо гэж бодохгүй шүү дээ. Яг ийм үе дээр нэрт ингээд арай нэг байцгүй явдаа л гэдэг өөрөө зэмсэн л юм амар ингэж сонсогдоод байна л та. тэгээд би нөгөө хандив аян бас яасан тэгээд Турк улсын Туркээс нэг эмч ирсэн бохгүй тий. Нөгөө ясны мэрэгшсэн эмээс цатлын эмч гэдэг. Тэгээд тэрэнд үзүүлээд тэгсэн чинь юу яасан. Яралтай хаалганд орохгүй бол ер нь бол яралтай юм байна гэд. Тэгээ улам нөгөө нэг ингэж юу яах юм бэ. Тэгээд ийм ер нь бол нуруу ийм бөгтөр болохоор ч нөгөө юу яадаг татгшаа нөлөөлт юм лээ зүрх мөрөглөөгөө. Бас тийм. Ер нь бас тийм. Тийм болохоор бас яралтай хаалганд орох гэсэн. Тэгэл одоо төлбөр нь бас нэлээд өндөр төлбөртэй. Тэгээд нэг хандив аян ах トゥ ус мөсөр ингээд юу яатсан л тэгэл явж байгаа. Та тэгээ хандив аяа яаж фэйсбүүкээр болж байгаа юм уу? Тийм фэйсбүүк. Тийм үү. Тэгвэл энэ доороо хэдүүлээ бас гаргаа тавьчмаар л юм байна. Тэгээд зардал нь бол нэлээд өндөр те Японд явах юм байна зү. Тэг Турк руу. Турк руу явах юм байна тийм үү? Тэгээд хаалганд орсод бол зүгээр л боломжтой. Тэг Турк руу хаалганд орох юм бол 100% тэгшин гэсэн. Үгүй ямар гоё юм бэ тийм үү? Тэр нь хичнээн төргөө гэж. 160 сая төгрөг гэсэн. Оо бас гайгүй юм шүү. Тий. Гайгүй юм шүү. Одоо нөгөө нэг юу яадаг штэ бүр ингээд 500 сая, 800 сая, тэрбум хэдэн 100 гэдгийг бодох юм бол эн чинь нөгөө нэг айгүй ингээд хүмүүсээ сайхан сэтгэлээр нөгөө хурдан ингэж нөгөө би болж бүрэлдэж болохоор үнийн дүн байгаа даа байхгүй юу? Манай нөгөө айрыг бас нөгөө дүүдэрээ бас нэг хандив цоглуулж ирсэн байхгүй юу? Би бас хандив аян зохион байгуулж ирсэн. Тэгэхэд нөгөө айрыг бүр хүмүүс чи ямар гоё сайхан сэтгэлтэй юм бэ? Үнэхээр орж ирдэг юм байлээ гэж бүр тэгээд байгаа байхгүй юу? Монголчууд бүр ихтэй үнэхээр сайхан сэтгэлтэй юм лээ. Би ч одоо ингээд тэр үеийг хүртэл за би сайхан сэтгэлтэй хүн дээ ч юм уу те нэг өөрийгөө боддог гэсэн маш. Тэгээ би яг тэр үед яг тэр нөгөө хандив аяныг зохион байгуулж байхдаа хөөе хүмүүс үнэхээр сайхан сэтгэлтэй байт юм байна. Би бол ер нь бол амиа бодсон төрлийн бас хүн байсан юм байна гэж тухайд бодчихсон байхгүй юу. Тэгээд тэр үед яг иймэрхүү үнийн дүн бол айгүй хордон сар ахсан доторч илүү цуглаж ирсэн. Чи хэдийг цуглууллаа? Яг үнийн дүн сайн санахгүй ямар ч айгүй богино хугацаанд тэгээд бүр бас угаасаа бас айгүй яралтай хаалгасан байхгүй юу. Тэгээд айгүй хордон ингээд сайн ингээд нөгөө хүмүүсийн бас дэмжлэг буйнаар ингээд айгүй сайн цуглаад явсан байхгүй юу. Тэгээд тэр чинь яг нөгөө нэг юу юм бэ лээ. Яг туслыг хураавал далаа гэчихээ яг нөгөө хүмүүсийн нөгөө нэг айгүй их мөнгө ингээд өгж байгаа цөөхөн хүн биш. Нөгөө олон хүн 1000 төгрөг 5000 төгрөг явуулж байгаа тэр чинь сүпгээл босоод ирд юм байлээ. Тэгвэл бүр яг хойлоо бүр ямар азар те Харин тийм ээ тий. ирсэн. Тэгвэл бит хоёр бас ингээд энэ хандив аян дээр нь бас ингээд чадах ч нэгээр те манай ингээд эргэлдэрлээ одоо энэ YouTube хуудасмаа одоо 19,000 subscribersтай тэгээ тогтмол үздэг ер нь бол 70,000 хүмүүс байгаа. Яг тэр хүмүүстэй бас ингээд 70 тусал нэмэртэй ингээд энэ сайхан гэр бүлийн тэгээ энэ гоё ингээд дөнгөж 18 настай тэгээ энэ хөөрхөн тэгээ хүүгийн ингээд бүр хамгийн гол нь 100% гоё идэгрэх боломжтой энэ ингээд гоё насан туршийн гоё ирээдүг бэлэглэхэд нь бас ингээд туслаасай ингээд заавал тэгээ би мөнгөгүй би их мөнгө хийж чадахгүй гэж бодохгүйгээр боломжоор 1000 төгрөг байна уу 1000 төгрөг байна уу хамаагүй ингээд сэтгэл ихгүй юм чинь те яг ингээд хамтдаа бас гоё ингээд туслаад бас нэг гоё гайхамшигыг бүтээя гэж уриалмаар байна яг үнийг хэлэхээр Гэтэ идэх боломжтой хэрэстэй гоё юм а те 100% ямар гоё юм бэ те гэтээ надад сая ингээд сонсоод хаар яг л нөгөө нэг ээж хүний үг нөгөө нэг одоо бид нар ч ингэж боддог штэ гэж хүүхэд нэг ханаа төрөхөд би сайн харж чадсангүй би нэг имжлэгээ боддог тий. Тэгэхээр яг энэ сэтгэл дээр бол ингээд өөрийгөө буруудахгүй мэдээж ээж хүн л юм чинь хүүхэдтэй сайн сайхан нэг л хүсэн за тэр үед залуу байсан байж болно туршлагагүй байсан байж болно тэр болгон тий яг үнийг хэлэхэд нөгөө нэг одоо таны буруу биш гэдгийг аягүй сайн хүмүүсрлаараа ингээд өөртөө яг үргэлж хэлж байгаарай. Тэгээ гой сайхан ирээдүгтэй бодоод те. Тэгвэл яг ингээд өөрөө буруутгал ярингууд бүр ингээд харин тэр нь ямар амар хэцүү сонсогддсон юм бэ те. Тэгээд ер нь бол хүн бол гэхдээ ер нь бол багтаа жоохон өвчин ороод идэг хүүхдэлсэн байна те. Тэгж жагаад ер нь ингээд за дахиад хүүхдтэй болгосон боловч ерөнхийдөө жоохон хүүхд олдохгүй байгаадсан гэсэн юм байна те. Олон жил яваад юм байна. Ер нь нэлээ оролцсон уу те ер нь хүүхд
юу нөгөө нэг одоо юу яадаг ч тэ хүүхдтэй ингээ бүр болохгүй байгаад гэсэн үү эсвэл ерөн нэг сайн тогтож өгөхгүй байгаад гэсэн үү бас ингээд ижлэх нөгөө нэг бас юудаа асуудалтай ээж нараас байдаг ч тэ. Одоо 16 жилийн дараа 17 жилийн дараа хүүхд гэхээр би ч одоо энэ одоо сууж байгаа энэ хантайгаа болохоор би чинь юу яасан баггүй юу? Суугаад 7 жил болж байна. 7 жил болж байгаа тий. Би тий хүүгээ гаргасан хүүтэйгээ манай хүү 6 дараа ингэж баг танилцаад тий бид төр суужсэн. Тэрнээс өмнө ганц бие ээж байсан юм шүү дээ тий. Тий ганц бие ээжсэн. Ярмааргүй байгаа юм. Яг зүгээр. Тий тэгвэл тэр чин угаасаа ганц бие ээж гэдэг чинь бас ямар ачааг ингээд нуруунд дээр өөрж явдаг үлээ. Тэгэнгүүт бас ингээ хүүхдээ өсгөхөө амьдралынсаа тэмцээд явж байхдаа дахиад та тэр үед би ингээ хүүхдээ дутуу хайрлсан мэн гэдэг мэдрэмж чи өөрөө ингээ бас амар ганцаардал өгнө шүү дээ. Тэгэхээр бүр тэгж бодох хэрэггүй. Угаасаа тэгээд ганц бие ээж байсан хоёр хүний үүргийг нэг хүн ингээд ганцаараа ингээ өөрөө явж ирсэн юм чинь та бол яг ингээ өөрийгөө бити ингээ буруутгаж байгаасай гэж айгаа хүсэж байна. Мундаг. Одоо тэгэл өнөөдөр ингээл яриа дүүнрээ харж байгаа байдал нь амар мундаг хүмүүжлтэй амар сайн хүүхд байгаа байхгүй юу. Тэгээд 7 жилийн өмнөөс энэ гоё яг одоо байгаа энэ гоё илүү бүтээн амьдралыг болтойсэн юм байна шүү дээ. Тий. Гэт сайхан хантай учирсан. Тэгээд хоёр хөөрхөн хүүхэдтэй боллоо. Хүн ахыг хүсэжсэн ах хөстэй юм аваад тэгэл одоо бол аз жаргалтай л байна. Одоо нэг дутуу юм гэвэл хүүгээ сайхан эрүүл саруул гоё сайхан болгоод сайхан залуу хөөрхөн залуу болгоод авчвал тэгэл миний хүсэл миний нөгөө дотроо нөгөө айгүйх би өөрийгөө буруутгах явдаг юм маань энэгээр тэгээд засагдах залрагдах болов гэж бодоод байна. Тэгээд хүүгийнхаа төлөө энийг би өөрийнхөө чадлаар өөрийнхөө хүслээр ах дүүсээс сайхан сэтгэлтэй сайхан ах дүүсээс тусламж хүсээ. Тэгээд ингээ эхлүүлсэн. Одоо тэгээ энийхээ ард гарчвал тэгээл болох гээд байна да. Тий. Бүр энэ бүр манай нэг YouTube-ын доор амар олон ээжүүд үздэг, сэтгэлээ бичдэг. Тэр олон ээжүүд маань үнэхээр бүр талаа тусал нэмэр гэдэг шиг энэ ээжүүдийг үнэхээр бүтээгээсэй гэж хүсэж байна. Тэний бүр ингээ ярих тусам бүр ингээд амар авалцаа бүр ингээ хүүгээ эрүүл болгох гэсэн гэдэг бүр ингээ үнэртдэг гэдэг шиг үнэхээр амар мэдрэгдэж байна. Миний одоо ганц хүсэж байгаа зорж байгаа энэ амьдралтаа ганц одоо ингээд хийх энийг л хийчих юм бол тэгэл би сайхан аз жаргалтай сайхан үнэхээр нэг хэрэггүй тийм аз жаргалтай сайхан болох гээд нөгөө надад илүү хүсэж ах юм хаалгаа тий. За тэгвэл ямар ч байсан манад Тэмүүлэн бол ингээд бас тэ гоё ингээ 100% өдөрхгүй найдар байна. За Тэмүүлэн маань өөрөө гоё даруу төлөө гоё уян зөөлөн ийм сайхан хүү ах нэ. За тэгвэл одоо хөрхөн одоо дунд охиныхаа талаараас ярил л да. Одоо 2 настай хөрхөн сэрэг айгүй адтай юм биш үү те бас. Айгүй сэрэглэг. Би ч охиноо бас битүүр чинь би ч хантайгаа суугаад бас 6-7 жилийн дараа идэх чинь бас удаан хугацаа шүү дээ. Тийм шүү дээ. Хүүхд болох гэж битүүр чинь бас удаа алдсан дунд нь. Хүсэлгүй гэд яагаад тийм бэ? Одоо бас айгүй их болж шүү дээ бас. Намайг л нөгөө нэг анхныхаа хүүхдийг ингээ ээж шиг өсгөөгүй болохоор ингээд бас алдаа намайг ингээд бас зөндөө зовоод юм уу яадгийг хүүхдтэй болсон. Би чи 2-3 хүүхдтэй болсон. 2-3 хүүхдтэй болоод тэгээд би ч бас өсөлгөө нэлээ алдсан. Би тогтохгүй нэлээ удсан. Тэгээд хөөрхөн охин би ч охиноо өргөж хассан. Хөө тийм үү? Тий. Бит хоёр хань битээр яриад хантайгаа зүгэлдээд тэгээ охиноо өргөж хассан. Наа. Тэгээд бурхан надад тэгээд сайхан охин хөөрхөн охин өгсөн. Ямар хөөрхөн юм бэ? Хантайгаа одоо бүр аз жаргалтай охин маань хөөрхөн дүү дагуулад. Хөөх тэний амьдрал чи ямар байлиг юм бэ? Ста кино шиг юм аа. Ямар гоё. Миний бондор бор бамброш чи ирсэн шүү дээ битээр. Ямар хөөрхөн юм бэ те? Миний охин чи болгосон. Хөө яасыг хийцээ. Тэгээд дүү дагуулж магадгүй салтан дагуураа ингэж хараад. Оо яа хүү ирүүл одоо тийм дүү гаргаж өгсөн.
гоё эрүүл хилэг бүтэн те гоё ингээд улам над жаргалт өөрөн гоё өнөрөтөн өтгөө сайхан айл нэмэрэ байхад ингээд гоё өрөөж байна. Тэгээд улам л одоо ингээд сайхан зүйлтэй очих болно гэдгээ бит хоёрын зүгээс ч гэсэн ингээд маш бахархаж байна. Үнэхээр амар гоё санагдаж байна. Яг сэтгэлээ үгээр юу гэж илэрхийлэх вэ гэсэн мэдэхгүй байна. Ямар ч байсан ингээд эхлэх гэж байгаа лөө гоё. Баярлалаа. Та хоёр ингээд гоё за энэ л хүн яг ингээд гоё миний хань бол хүн байна да гэж харсан тэр зан чанар нь юу гэсэн бэ? Анх битэр чинь танилцаад нөгөө нэг газар ажилладаг болохоор тэгээд нөгөө нэг зан юугаа ингээд танилцаад мэдчихдэг. Тийм болохоор нөгөө анхандаа бас ингээд нэлээ эргэлзэжсэн нөгөө. Хүн чинь эргэлздэг юм чинь ингээд хоёр дахь ингээ яваа харж. Тэгин. Хэвээ хиний янаг уу? Хиний янаг уу? Тэгээд нэг мэдсэн чинь суудсан байсан. Яста хойг тавилын юм шүү те. Тийм даа гэдэг. Таарч нэлээ хүүхдтэй болохгүй жаад ер нь хүүхэд өргөж авъя гэдэг шийдвэрийг сүүлийн 5 жил болоход хүсээд нэлээ асуудалтай байж байгаа тэгэл. Тэр шийдвэрийг гаргахад ер нь яг ямар байдаг юм бэ? Хамттайгаа ярилцж байгаа л. Тэгэл хүн чинь нэг нийлээ хэдэн жил болоод ирэхээр хүүхд төсдөг юм л шүү. Тэгэл хүсээд ирэхээр нөгөө хийх хүсээд ирэхээр хүсдэг юм шиг. Нийлээ яасан. Тэгж байгаа хоёлоо ярилцаад хоорондоо ярилцаад хоёулын охирхон хүүхд төрөж авъя. Хүүхдээ энэ охин өргөж авъя. Тэгээд охиноо миний охин өргөж ирсэн. Тэгээд охин маань дүүд аваад ирсэн. Яа. Гоё юм а тий. Та тэгээд юу яснаа ингээл мэдээч хүүхд өргөд авсан байгаа. Тэгэл юу ингээл жирэмсэн гэж бас арай бодохгүй л байсан байлгүй дээ тий. Шокнд орсноо нь яаж мэдсэн та? Жирэмслэг. Нэг өөрхөн жоохон амтантай байжсэн чинь жирэмсэн болчихж байна гэсэн үг шүү дээ тий. Тэгэхээр нүг ингээд хүүхд өргөж авах байт юм лээ. Ингээд тайвширт юм лээ. Одоо хүүхдтэй болсон гэхээр ингээд сэтгэл зүгээрээ цаагаар ингээд тайвшраад тэгээд ирэхээрээ нөгөө өмнө нь ингээд нөгөө юу яжсэн шүү дээ. Тэрхий хүсээд нөгөө айцтай байгаадсан. Тэгээд охиноо хүрээд ирэхээр айц нь дарагдаад ингээд яхаар хүүхд аяндаа өөрөө нөгөө нэг бүтэлтэй. Тэгээд эрт юм бэл. Гэтэ олон ч тийм түүхүүд байдаг өстой. Хүүхд өргөж аваад дандаа араас нь төрсөн түүхүүд зөндөө байдаг. Яг нөө сэтгэл зүйтэй их. Чи харин яг юм байгаад байгаа байхгүй юу тий? Нөгөө айц бүх юм дарагдаа. Одоо яасан ч яг хүүхаа гэнэ. Тэг Тэгвэл ингээ хүүгийн хадлаар яриа л да. Хүүгийнх нь хамгийн сонирхдаг зүйл нь юу, мөрөөдөл нь юу? Тэгээ хүүгийнх нь хамгийн тийм гоё хайр татам, тий? Гоё зан чанар нь юу вэ? Миний үуч их зөөлөн. Нөгөө нэг ийм хошин шог гэдэг чинь нөгөө нэг юуны маски. Хошин шог гэдэг штэ. Хошин шог штэ. Оо хачаа тэр чинь нөгөө нэг юу яадаг штэ. Нэг одоо юу болоод идэг ш нэг нэг бүрээд өвгөн болоод гадагшаа нөгөө нэг гадаатаас нөгөө нэг хүүний хадаг бариад нөгөө гадаадд нөгөө бичлэг өгдөж баяр магна эдрийн нөгөө нэг хийцэн нөгөө нутгийн юуг яриад идэг. Хошин гэдэг штэ. Нутаг хэзээ буцах уу гэж ахаасаа битгий асуу. Нуурлаад хурцсан нэг юмс садарчих гээд байдаг. Нуугдаад бүгжсэн гоник садарчих гээд байдаг. Өөр шинийн цагаар өвгөл адуу шгэлгээ гэлцдэг юм. Өөр ачаа орхиод ирчихсэн ах. Нэсх нь холгойл тогтолдог. Нутаг хэзээ буцах уу гэж ахаасаа битгий асуу. Нутагта хэзээ очсон бэ гэж ахаасаа харин асуу. Шүншигтэй цагаан улаа саяхан торч хөдөлсөн. Шүтэндээ татгалт гэж идэв. Өгсөж хэдвэлсэн. Шүн болгон ахын нутагтай очсон. Нутаг хэзээ босох вэ? Тэгж надаас үтчихээс. Тэр хошин шог байхгүй юу? За. Тэр хошин шогийн хэсгээс миний үуч үзэж байгаад ингээд хадаг ингээд хошин шог үзэж байгаа хэрнээ уйлаад идэх хөвчүүдээ. Чи юу үзээд байгаа юм? Миний үе үзэж байгаа ингээд чихвчэн ингээд барьж байгаа сансаад ингэсэн чинь хошин шог үзэж тэгсээр нь ингээд уйлаад. Тэгээ аюу тийм зөөлөн сэтгэлтэй. Тийм. Спортлог бас
Энэ бол төрөл бүрийн спорт. Сонирхон тоглоно тий. Волейбол, теннис, ширээний теннис. Юу л агт юм. Ширээний теннисийг бол яг манай нөхөр битээр бас багсаг сонирхдаг, хичээлдэг байхгүй. Тэгээд манай нөхөр дагаад тэгээд бид гурав ч бас жоохон оролдоно. Гэр бүлийн гоё хоббитэй юм биш тий. Яг хобби юм. Ер нь нэг бүртийн төгсөж чадахгүй ч гэсэн. Яг дуртай. Тэг ямар мэрэгчлээ хүн болно гэж байна тийм үү? Одоо мэрэгжил эмнэлгийн талын мэрэгжил сонгоно л гэдэг. Өөрөө бас бусдад гоё зүйлийг бэлгэлхийг хүсэж байгаа юм байна шүү дээ ерөнхийдөө тий. Бас мундаг ах байл шүү. Ер нь л тий. Хоёрын хоёр жоох. Ер нь нөгөө багасаа нөгөө эмээ дээр тастаа хүмүүс дээр өссөн хөлтөж юмс жоохон нөгөө нэг юу гэдэг. Зөөлн тийм. Ер нь хүмүүжлэн бас жоохон юу гэдэг юм шиг энэ даруу төлөв байдаг. Тийм зөв байдаг юм шиг тий. Тэгээ энэ бол рэпрүүдийг сонсоод тохор дандаа эмээгээд дуулаад идэв л шүү дээ. Оо тий. Нөгөө нэг ингэж дуулдаг шүү дээ. Нөгөө нэг хийнийх штэ рокет би. Миний тэгээ эмээгээд юу төгөлээ. За энийг бас доод тавьчаарай гэж. Юу штэ нөгөө нэг миний өсгсөн миний бүсгсгэр эмээ тий. Миний бүсгсгэр эмээ юу лээ. Оо нөгөө би аим ч өсөж багтсан. Яг ингэ яг толгондоо яа юм штэ. Орч хараад юм штэ. Тэрийг бас сонсож байгаа рэпрүүчүүд нэмэр яах болтой байх тийм. Тэгж дуулдаг. Миний мажик имэж гэдэг. Тийм ээ. Намаа өсгсөн юу миний мажик имэж гэдэг л нэг тийм дуу байдаг штэ. За одоо энэ сайхан ярианыхаа ардаас үргэлжлүүлээд би гэрлээ ч гэсэн бүлэмцсэн юм шиг ойлаад өөрөө бүлэмцсэн юм шиг. За гэрлээ ч гоё мөрөөдлийн сонсол та. Урдны гоё юу мөрөөддөг охин байв да. Ой мөрөөдөл. Одоо ч мөрөөдөл байгаа л да урдны гоё юу мөрөөддөг байсан бэ? Энэ яагаад миний ярианд одоо янз бүрийн болоод байгаа юм бэ? Ганц удаа нэг дөрөвтэй юм асуугаад ярьчихээ дандаа нэг цаанаасаа бүтлгүүнд орч царилаа. Тэгээ одоо гэрлэгч мань аюугаа. Оо, за би байж чи би үхэх. Та ярих маа би ярих юм уу гэж. Ягаад чи мишг араа уурлаа те чи би асуултаа. Чи тэ мөрөдөө асуугаад гин. Одоо бүлээн үтцсэн байна те. За. За та энэ асуугаад чадахгүй болоо тэр. Хобби байна уу гэрлэгч? Хобби юу? Хобби теннис тоглох хобби. Ширийн теннис гэлөө. Ширийн теннис. Хэцүүнэс. Мөрөөдөл асуугаачтэй. За урд нь гоё охин хөхтөх юм мөрөөдөл. Энэ гоё мөрөөдөлтэй байв та. Тийм юм урлах, юм оёх. Тэр тийм бүтээлч тийм хүн болохыг мөрөөддөг. Ямар бүтээлч сэтгэхүй нь болохоор надад байдаг жоохон залхуул болохоос. Хиний янаагүй гэж. Би ч бас эмээ өвгөө дээр өссөн шүү дээ. Тэгээд манай өвөө чинь тийм нэг бүтээлч сэтгхүйтэй хүмүүс. Юм хийгээл ингээд юмар юм хийгээд нэг жоохон юм ингээд төмрөөр янз бүрийн юм урлаад юу ч үгүй хийчдэг. Тэгэл ингээд мод байвал ингээд одоо бургас юу модноос ийм уулнаас мод зоод ингээд яагаад их юм бол модыг хараад ингээд харж байгаа. За энэгээр юу хийх вэ ингээд хийчдэг тийм бүтээлчтэй мундаг хүмүүс. Тэгээд би чинь жоохондоо өвгийнхаа хажууд баян ингээд өвгөд байгаа л явждаг. Тэгээд ингээд уулын орой дээр ингээд нэг юм суудаг юм яг тийм одоо хөдөөнийхэр чинь өвлжөө гэж ярьдаг тийм хаварж байгаа өвлжөө гэж ярьдаг. Тэрнийхээ ингээд хажууд нь ингээд суудаг газартай арг хийгээд савар хийгээд тэрийг хонь мон ингээд малнаас өгөөд тэгээд ингээд яаж яадаг. Тэгээд зуух яндан хийн. Тэгээ ер нь бол ингээд аюу тийм бүтээл сэтгхүйтэй тийм хүмүүс юм манай өвөө. Ер нь бол сураагүй л болохоос загвар зохион бүтээгч тийм загварын талын тийм юм хиймийг. Гэтэ дээл хувцас юм бол оён л та. Ямар гоё юм бэ. Гэтэ бүр тийм супер лаг биш ч гэсэн яг оролдоод ингээд хийн. Тэгтээ ингээд юм хараад нөгөө сэтгхүү өвөөгийн маань нөгөө сэтгхүү надад ингээд байгаад идэх. Хүүгээ гаргаснаас хойш ингээд ер нь жоохон ажил хийсэ. Ер нь багасаа л ажил хийсэн. Тэгээ хүүгээ чинь жоохон бахны ажил гээл амьдрал жоохон тийм хөвөл хийсэн шүү дээ. Тэгээд чинь тэгэл хүүгээ ээж дээр орхиол тэгэл ажил төрөл хийгээл ингээд багасаа л ажил хийсэн. Би чинь нэг
бас нэг их сургууль мургуул диплом өдр гэж яагаагүй яг 10 жилдээ төгсөөл тэгэл ажил хийсэн. Тэгэл тэрнээс ч хойш ингээд өөрөө би ингээ хийчихсэн хийчихсэн юмаа бол хийж ингэж чадаагүй байна. Одоо тэгээд нэг хоёр хүүхдээ гараа гэртээ суух хугацаанд айгүйх ингэ олзуурхаж бүр. Одоо энэ мөрөөдлөө биелүүлэх момент ирсэн юм шүү те. Одоо яг өөр дээрээ те. Тэгээд юм сэтгэхүү юм ер нь энийг хийчи тэрийг хийчих гэсэн юм орж ирээд байгаа. Хоолч гэсэн ингээ хаяа за нөгөө фэйсбүүкээс янз бүрийн юм ингэж харж марж агаад за энэ хоолыг ингээ хийчи тэр хоолыг хийчи ингээ жоохон туршилтын маягаар юмнууд явагдаад байгаа шүү. Тэгээд дасгал хөдөлгөөн хийж байгаа гэсэн. Дасгал хийж байгаа тийм. Харин гоё шүү дээ. Одоо ингээ хоёр нөгөө нэг хүүхдийнхээ хажуугаар дасгал масгал хийгээд байж байгаа ч юм бас тий. Цагийг аюу гоё тий. Таргалсан шүү. Оо тийм үү. Бараг би ч 12 хил нэмсэн. 60-таа байсан 72 болсон. Тэгээ сая 12 хэлээ хаяад одоо 60-таа буцааж 60-таа. Одоо баг насны ч мөрөөдөл тийм байсан байна. Тэгээ одоо бас гоё ингээ мөрөөдлийнхаа хэсгээс ингээ гоё ингээ биелүүлэх боломжтой болсон байна. За яг ингээд одоогийн мөрөөдөл чи хамгийн том мөрөөдөл чи юу вэ? За одоогийн яг тулгамдсан одоогийн миний мөрөөдөж байгаа дотроо бодож байгаа яаж байгаа юм бол хүүгээ миний төвд хүүгээ өмчлүүлээд хүүгээ хөрхөн болгоч, хүүгээ сайхан болгоч, ивэрүүл савсааруул сайхан хүү. Тий. Тэрийг л мөрөөдөж чинь да хүү. Миний бодож байгаа ганц тулгамдсан юм л энэ. Яг зөв тий. Одоо ер нь таны нэг юм амьдралдаа баримталдаг зарчимч гэдэг юм уу те тийм зүйл ер нь юу байна? За би ер нь аль нэг иймэрхүү хүн байхыг хичээж явдаг даа ч юм уу те нэг ийм зарчимтай байхыг хүсдэг те гэж ингэж нэг энийг тэгчгүй юмсан гэж би боддог доо гэдэг ч юм уу те нэг юм хувь хүний нэг өөрийнх нь үзэл баримтал байдаг шүү дээ. Тэр чинь миний үзэл баримтал одоо яг тууштай яа гэм бол шудраг байх. Оо ямар гоё. Хамгийн шудраг би хүүдэж гисэн цагтгий. Миний хүү хамгийн шудраг бай. Хизээч битгий хүнд худлаа яар. Тэг шудраг бай. Тэгээд өөрийгөө сайхан аваа явчих. Тэгээ хүнд өгөхийг хичээ, хүнээс авахыг битгий бодож бай. Тэг хүнд өгөхийг хичээ. Хүнд буян өгжий. Хүн өгжил байвал хүний амьдрал сайхан болно. Тэгж боддог. Тэгээд тийм тэгж боддог хэрнээ би бас яалтчгүй миний амьдрал тулгамдсан юм болохоор би энэ юг баяны юу ачлаа эхлүүлчлээ. Тэгээд нөгөө нэг яг хүүгээ эрүүл болгочвол би буцаагаад хүмүүст буюу үлднэ. Чадах хэрэггүй яах вэ? Ажилдаа орчин тэгээд юу яхаа буцаагаад тэгээд бүхий сайхан хүмүүстэй бүгдэнд талархаж байгаа. Тэгээд бүх хүмүүстэй би чадах чинээгээр буцаагаад буян болно. Залбир нь ядаж бүр чадахгүй ч гэсэн би яг зөв. Юу долоон бурхандаа цагаан сүгээ өргөөд миний хүүд сайхан тусалсан. Сайхан энэ хүмүүс үнэхээр дэлгэрж яваарэ тий. Яг зөв. Залбир нь ядаж чадхаараа буцаад би хариулж буян хийнэ тий. Яг зөв. гэж бодож байгаа. Ямар гоё юм бэ. Танд ч бүр ярилцаад улам чойгоо нэмээ суугаад амар санагдлаа. Гоё ингээд нөгөө нэг юутай те. Нөгөө нэг амар гоё юм нэг чин үнэн мэдрэмж ингээд мэдэрдээд ингээд бүр ингээд сонь догтлоод байгаа байхгүй юу. Ихтэй ингээд айгу гоё юм л да. Өнөөдөр бид хоёр ингээд яагаад чи ингээд одоо сайн ингээд яг үнэхээр ингээд мэдгүй шүү дээ те ингээд тэгэнгүүт ингээд ийм гоё ертөнцтэй ийм гоё баялаг ингээд түүх бүтээсэн гоё амьдралтай те ингээд хүнтэй ингээ гоё ярилцаа сууж байгаа бас амар гоё ад завшаантай. Дээрээс нь манай үзэж байгаа хүмүүст ч гэсэндээ айгу гоё байгаа хаа нэг юм дотор сэтгэлийг нь бас гоё дулаацуулж байгаа гоё ярилцлага болж байгаа болоо гэж бодож байна. Тэгэнгүүт одоо ингээ манайхаа ч ингээ айгу олон ээжүүд ингээ гэртээ суугаад үзэж байгаа. Одоо ингээ тэр шиг бас ингээ гэртээ хоёр хүүхдээ хараад ч юм уу те гурав хүүхдээ харцсан ингээ байж байгаа. Тэр ээж нартай гоё ингээ хандаж хэлэхэд бас нэг гоё эмэгтэй хүндээ нэг хэлсэн гоё нэг үг мөгч ингээ нэг гоё үлддэг штэ бас нөгөө үзэж байгаа ээж нартай хандаад гоё үг хэлвэл. Тэгээд нөгөө нэг ээжтэй одоо үзэж байгаа ээж нартай хандаад хэлэхэд юу юм бэ? Нөгөө анх төрж байгаа ээж нар байвал тий. Тэгээд анхныхаа хүүхд дээр хичээгээрээ. Тий. Нөгөө хүн анхных дээрээ л алдах гад идэм байх шүү. Тийм болохоор анхныхаа хүүхдийг нөгөө мэдгүй чадахгүй зүйл байвал хичээгээд хичээгээд тий асуугаад сураад тэгээд анхныхаа хүүхд дээр аюу сайн хичээгээрээ.
гэж хэлээ да тий. Тэгвэл болно те тэрлэгч маань өөр манай өнцөг үеж болно. Гэтэ хитрхи бас би таныг энэ дээр өөрийгөө битээ яллаж бодоосаа өөрийгөө ингэж нөгөө айгу буруутгаад тэгээд байгаа. Энэ нэг гой сэтгэлээ бас тавьж явуулаад өөртөө илүү зөөлө хандаасай гэж бас хэлмээр байна. Гэхдээ анхны хүүхдэрээ бас та нар хайн оргидог шүү. Тий. Хөнгөнөр ялаад. Энэ анхны хүүхдэр жоо алдах гэдэг шүү дээ тий. Тий яг мэдгүй хөнгөн оргиод байдаг гэх юм уу тий. Хөнгөн ханддаг тий. Тэгээ 2 3 гуулаад тэр жоо туршлагажаад өөр болно шүү дээ тий. Тийм болохоор тэгж хэлж байгаа шүү. Тий. Харин ээж ахал амаргүй л дээ ялтч үгүй ээж байна гэдэг чинь. Ээж болно гэдэг чинь ер нь маш их туршлага. Ер нь ээж болно гэдэг чинь эхнээсээ төлөвлөөд ингэсэн байх хэрэгтэй. Зөв тийм шүү дээ. Маш сайн төлөвлөөд би ээж болох чинь ухамсарлаа тийм. Яа тэгэхээр нөгөө нэг ээж болно гэдэг чинь ингээд ёстой нөгөө хобби биш те насан туршийн хариуцлага тийм болохоорс ээжүүдтэй хүүхдтэй болохоор төлөвлөж байгаа бол өөрөө бэлнөө ажиллаж бэлнөө те. Би одоо хүүхд гаргахад бэлэн байна уу? Чадхаар байна уу? Ягаар байна уу? Тэр болгоно бодож те. Тэгэж бас төлөвлөх нь айгу бас бид нар өөрөө байхгүй те. Тэгээ хүүхдтэй болох гоё сайхан савын хороогийн хамгийн гоё зүйл. Гэхдээ энэ чинь бас зүгээр нэг бас дураараа те. Сэтгэлээ хөөрл гэх юм уу юу гэх юм. Өөрөө бэлэн болоогооч бас нэг 2 хүүхэдтэй гэдэг шиг. Тиймэрхүү л байгаа юм. Тиймээ те. Энийг хэлэх гээд байгаа юм л да тэгээд. Сайн үгэлээ. Зүг яаж чадахгүй. Зүг найруулж явж чадсан. Зүгээр дээ. Энэ орооч өөрөө найруулахгүй юм шиг байгаа штэ. Энэ амьдрал өөрөө абсурд. Та хоёр л найруулах байх үү те. Тэгин. Манай ингээд Сайхан яг байгаа маа штэ мөө. Тэгээд манай үзчихэд хөөрхөн угаасаа. За. Ер нь гоё. Тийм. Битээр дүүнүүд яг нөгөө нэг юу асуудаг ингээд юм боловсруулсан асуултууд байдаг. Гэтэ яг нөгөө ярианы араас асуухаар бүр асуулт маань жуултаад. Үнээр бүр яасан ч гэж тэрийг асуух чинь гэж бодлоо. Асуусан нь ялаа байсан гэдэг шиг болж байгаа байхгүй юу? асуухгүй би тодорхой яа хариулаад. За одоо яах юм бэ гэж ой. Одоо тэгвэл нэг нарийн нэнд асуулт ганцхан юм бол явчих. За асуу. Байна уу? Нөгөөтгөө юу? За гэтээ ингээд нөгөө нэг энэ бас надад гоё санагдаад байдэ. Нөгөө хичнээн ууралсан ч гэсэн нөгөө хүүхдүүд яг надад шасгсан. хэлэхгүй юмсан гэж боддог үг. Одоо ингээд уурандаа ингээд самсаргүйч болтгоо гарахгүй юмсан шил гарчих гад байдаг ч юм уу те. Гэтээ хэлэхгүй юмсан гэж боддог. Ер нь хүүхдээ ингээд загнахгүй юм шүү гэж боддог үг байдаг. Загнахгүй юмсан гэж боддог уу? Тийм үг л амнаас онд гаачихгүй юм шүү гэж бодогддог. Тэг бод тийм муухай өвчин зовлонтой янз бүрийн тийм үгийг хэлэхгүй юмсан л гэж боддоо шүү дээ одоо. Өвдөглөө тий. Хүмүүс айгу муухай одоо янз бүрийн мэд хийцэг ямар чацах янз бүрийн юм хэлдэг тэр чинь бол юу л юм л шүү дээ. Болохгүй л ер нь тааштай нөөмөө тэг тусаараа тавилсан хөрвэ гэдэг чинь жишээ нэг хамгийн муухай одоо эн чинь үг байхгүй те ээж хүний амнаас гарамгүй гэдэг шиг те. Ер нь л тэгээд хүүхдүүдтэй хараад ерөөл янз бүрийн юм хэлнэ гэдэг чинь би ч тэгтээ орондоос хэлчих гээд байдаг гэдэг шиг тэр ярихад те ер нь бол тамдаа бол аюух тийм уцаарлаж гаргадаг л байсан. Одоо л энэ хоёр дээрстэй асар их төвчж байгаа. Ерөөсөө тийм ер нь шал өөр ээж л болсон л гэж байна. Тэгвэл гоё таныг хүмүүжүүлсэн сайн ээж болгосон хүү байна бас тийм байна. Миний том хүү чинь тийм баггүй. Ээжигээ одоо ээжигээ мундаг болгож байгаа хүү чинь миний хүү баггүй. Яг тий. Ухааруулж тээж яасан хүү чинь том тий. Хөөх юм бит. Тэмүүлэн маань таны ямар гоё зан чанарыг чинь дуурайгасаа гэж бодож байна. Одоо миний хүүд хамгийн гол нь шудраг. Тэгээд хөөрхөн Исмаилтай энийгээд ингээд дүлгөөхөн тэр нөгөө нэг өөрт нь байдаг тэр нөгөө нэг зөөлөн зам. Тэрийг хадгалж яваасаа. Тэг өөрт нь байгаасаа. Тэрийг л үсдэгтэй энийгээл. Зөв. За. Муу цагийн асуучихгүй тэгээ дуусахгүй ядраа дуустдаг тий. За ярилцлага маань гоё одоо өрнөлөө тэгээд стох баярлалаа. Харин ч бүр чист ямар гоё зад тий халуун яриа болоо тий. Үнэхээр бас гоё сэтгэл хөдлөөд бүр ингээд битээр бол бүр үнэхээр гоё энэ яриаг ингээд өнөөдөр ингээд гэрэлчим гэдэг хүнтэй уул за битээр ингээд яриа сууж байгаа битээр өөртөө бас айгүй гоё олзуурхаж ингээд гоё баярлж байна ингээд бас ингээд гоё танилцсандаа айгүй баяртай байна. Тийм тэгээд манай одоо ээж нар ч гэснээр дахид нэг дуртахад одоо ингээд энэ сайхан одоо
хөөрхөн хүүд бас ингээд гоё ингээд эрүүл сарвал амьдралыг бэлгэхтэн ингээд чин сэтгэлээсээ бодтой. Заавал их гэлтгүү те ингээд сэтгэлийн дэм хайрлаад ингээд олны хүч олонгүй далаа гэдгээр ингээд та нар маань чин сэтгэлийнхаа гарыг сунгаарай. Тэгээд битээр ч гэсэндээ ингээд айл болох чадах чинээгээр бас энэ ажил дээр нь гоё дэм үзүүлээд хөөрхөн мөнх тэмүүлэндээ гоё ингээд те яг таны хэлээр нэг хөөрхөн залуу ингээд Эрүүл сарвал те өөртөө тэлтэй гоё яваасаа гэдэг мөрөдлөгтэй нь одоо тэгээд чадхаараа туслана чадлаараа хичээнэ. Тэгээд ямар ч байсан тэгээд бүх зүйл сайхан болох хаа та тэгээд угаасаа өөрөө гоё нөгөө нэг амьдралд ингээд гоё талархаж чаддаг те ингээд гоё бодлоор гоё ингээд хүчээр яана. Тэгээд мэдээж өөртөө бас зөвлө хандах хэрэгтэй гэдгийг эзэж тийм артаарай. Тэгээд хамгийн сайхан мөхнийг гэр бүлд нь гişүүн болгонд нь те өсөй өрөөё баярлаа ингээд манай эргэлтэрлээ нэвтрүүлгийг ингээд өнөөдөр зөвшөөрөөд ингээд оролцоод хамт ингээд гоё цагийг өнгөрөөсөнд баярлаа. За баярлалаа. Хоёр дүүдэж гисэн баярлалаа. За өнөөдөр ингээд санаандгүй талбай дээр явж байгаад ингээд хоёр дүүтэйгээ хараад сайхан нэвтрүүлэгт орчлоо. Нэг өдрийг сайхан өнгөрүүллээ. Дэлгүүр хэслээ, ойрд гадуур яваагүйсэн. Сайхан гадуур явлаа. Сэтгэл санаа сайхан сэргэлээ. Хоёр дүүдээ баярлалаа. За тэгээд айрын азаа хоёртоо аз жаргал хүсье. Цаашдынх нь уран бүтээлд өндөр амжилт хүсье. Баяртай.